Өнөөдрийн мэндийг хүргэе. За хувийн эрхцэн шинжилэл сэдвийн хүрээнд одоо өнөөдөр бид нэр дэд сэдв болох хяналтын журмаар гомдол гарах эрхцэн зохицуулт сэдвээр бид өнөөдөр ярилцах гад ингээд бэлтгэхэд байна. Манай өнөөдрийн хэлэлцүүл дэд сэдвийн маань өнөөдөр панелистуудаар Усын дэд шүүхийн шүүгч басан Шихүүт их сургуулийн багш доош хотов багш оролцож байна. За мөн хуульч өмгөөлөгч Очирбал Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийн хувийн эрх зүйн техникийн багш Ган Хүрэл, за шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн судлаач Хонгор Зул, эцэсэг их сургуулийн багш хуульч өмгөөлөгч Нацаг Дорж гэсэн ийм бүрэлдэхүүнтэй бид нар өнөөдөр ингээд хувийн эрх зүйн хяналтын журмаар гомдол гарах эрх зүйн зохицуулт сэдвээр ярилцах гад бэлтгээд байна. За биднээсээ мэдэж байгаачлан 2021 оны 1 сарын 15-ны өдөр Иргэний эрхийн шийдвэрлэх тухай хууль дээр хяналтын журмаар гомдол гарах хэсэг үндэслэлийн талаар бол нэмэлт өөрчлөлт орсон. Уг хууль бол 2021 оны 3 сарын 1-ээс хойш ингээд хэрэгжээд эхэлсэн байгаа. За тэгэхээр энэ хугацаанд бол 3 сарын 1-ээс болон 6 сарын 11-ний хооронд бол Усын дэд шүүхэд нийт 269 иргэний хяналтын гаргасан гомдол ирсэн байгаа юм байна. Тэгэхээр эдгээр гомдлуудаас бол зөвхөн 8 гомдол буюу нийт ирсэн гомдлын 3%-ийг нь хяналтын журмаар хэлэлцүүлэхээр нийт бүрэлдэхүүн шийдвэрлэхээр захирамж тогтоол гарсан байгаа юм байна. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь бол бас манай хуульч өмгөөлөгчдийн дунд нэлээд бас асуудал үүсгэж байна. Өөрөлдвөл энэ бол хяналтын журмаар гомдол гарах эрхэд буюу үндсүүл заасан эрхэд бол халдж байна. Энэ гэсэн байдлаар цагаан дагуулсан сэдв болоод байна. За тэгэхээр энэ асуудлаар бол хэдүүлээ өнөөдөр хүчтэй санал бодлоос солилцож болцох нь байна. За асуулт ирүүлвэл бас сайн байгаа шүү. За фэйсбүүкээр болон өнөөдрийн байдлаар яг зумээр бол 61 хүн, фэйсбүүкээр бас энэ тооны хүмүүс ингээд үзэж байгаа юм билээ. Тэгэхээр асуулт ирүүлэх юм бол бас илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За тэгээ юун төрөнд бол за энэ доош хотов багш байна уу? Орж ирсэн байна уу? Орж ирсэн байна. За өдрийн мэнд багшаа. За тэгэхээр юун төрөнд энэ процессын үед орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаарх гомдол гарах үндслэлд гарсан нэмэлт өөрчлөлтүүдийн талаар та өөрийн бас байр суурийг хэлээч. Хяналтын журмаар хяналтын шатны шүүхийн үүрэг ач холбогдлын талаар өөрийн саналыг хэлээч гэж хүсэх байна. Би эхлээд шууд ярих юм уу? Танаас эхлээд явд юм уу гэж бодож байна багшаа? За. Энэ хөтөлбөр дээр юу вэ? За би эхлээд ярьё. Тэгэхээр энд нэг бидний сэдв маань нөгөө иргэний хэрэгцээний шийдвэрлэх эрхцэн үндсэн яатай холбоотой тийм ойлголт байгаа. За тэгээд энэ дээр би бас нэгэд юм бэлдсэн. Тэгээд энэ их дэлгэрэнгүй болчих шинжтэй учраас богинохон аль болох хураангуйлаад өөрийнхөө санал бодлыг илэрхийлье гэж бодож байна. За энэ асуудлыг хяналтын журмаар гомдол гарах эрхцэн зохицуулалт гэдэг асуудал дээр авч ярих юм бол үндсэндээ нэг 5 хүрээнд авч ярих ийм асуудал зайлшгүй шаардлагатай байна. За нэгдүгээрт нь бол Монгол Улсын үндсэн хуулийн үлэл баримталд тулгуурлах ёстой гэж ингэж үзэж байгаа. За энэ талаас нь авч ярих ёстой. За хоёрдугаарт нь Монгол Улсын нэгдэн улсын олон улсын гэрээ конвенцийн тухай асуудлыг хэрхэн яадусч гэдэг асуудлыг авч үзэх ёстой. За гуравдугаарт нь бол яг хөглөөр шүүхийн тухай хууль тогтоомж шүүхийн тогтолцооны асуудал. За дээр нь улам жил шинжилгээний тухай асуудлыг энд хөндөж ярих ёстой. За дөрөв дэх үндсэн зүйл нь процессын тухай хуулийн үзэл баримтлал Монгол улсад ямар байдлаар тодорхойлогдож ирсэн цаашд ярих ёстой юм бэ гэдэг энэ асуудлыг авч үзэх ёстой. За 5 дахь үндсэн асуудал нь шүүхийн практик. Ер нь амьдрал шүүх ямар байр суурь эзэлж ирсэн.
одоо ямар байр суурь эзлээд байгаа юм. За энэ практик үндсэн нөхцөл нь юу юм гэдэг ийм үндсэн хүрээнд авч ярих хэрэгтэй гэж бодож байна. За би зүгээр товчлоод яг хөөхтөр Монгол Улсын үндсэн хуулийн үзэл санаа ямар байна уу гэдэг дээр товчхон дурдах маягаар хэлчихье. Монгол Улсын дээд шүүх нь шүүхийн үйл хяналтын шатны шүүх гэж ингэж нэрлэсэн. За 1926 оноос хойш энэ асуудлыг үндсэндээ хяналтын шатны шүүхийн үүрэг функцээ гүйцэтгээд ингэ явж байгаа. За тэрнээс гадна энэ дээр юу байгаа? Энэ шинэ үндсэн хууль дээр хэрхэн туссан юм гэдэг асуудлаа ингээд авч үзье гэж бодож байна. За тэгэхээр Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөнгө тодорхойлсон байгаа. За энэ дээд байгууллага гэдгийн учир холбогдлыг Монголын хууль тогтоомжийг хэрэглээ үг зүйн агуулга талаас нь авч үзэхгүйгээр бас үгүйсгдэг янз бүрээр ярьдаг ийм улсууд бий. За дээд гэдэг үгтэл яагаад гэдэг дээд байгууллага гэдэгтэй их харсалдаг ийм асуудал бий. За энэ хэрэгжүүлэх бүрийн их нь юу юм гэхлээр хэдхэн зүйл байгаа. Нэгдүгürt нь анхан шатны зургаар хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны асуудал байгаа. За энэ дээр яг хуу дараачийн хуулиуд дээр орсон байна лээ. Гэхдээ эрүүгийн хэрэг эрх зүйн маргаан гэсэн хоёрхан ангилд авч утсан байгаа. За дараагаар нь бол давуу заалтах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үүсгэх юм асуудал байгаа. Тэгэхээр давуу заалтах шатны шүүх хоёр шатны үүрэг гүйцэтгэх болцоотойг харуулсан саяхан болтол ийм байсан. За энэ дээр яг хөөхлөөр нэгдүгээр давуу заалтах журмаар хэрэг авч шийдэлцэх болцоотой. Хоёрдугаарт нь бол хяналтын журмаар хэрэг маргааныг шанан шийдвэрлэх болцоотой гэсэн ийм асуудлууд гарч байна. За хууль зүйн заасны дараа хүний эрх хэрэгчлөө хамгаалах талаар бас хоёр үндсэн асуудлыг энд хөндөж агуулга үзэл баримтлалыг тавьсан байгаа. Нэгдүгээр нь үндсэн хуулийн зэцээр шилжүүлсэн хэрэг маргааныг шийдвэрлэх. За дээр нь улсын ерөнхий прокурорын газараас шилжүүлсэн, улсын ерөнхий прокурорын шилжүүлсэн хэрэг маргааныг шийдвэрлэх гэсэн ийм асуудал байгаа. За үндсэн хуулийн бусад хуулийг зөв хэрэглэх тухай тайлбар гаргах юм асуудал бай. За тайлбар гаргах асуудлаа бид бас асуудал ярих ийм шаардлага гарч ирж байгаа. Тайлбар гарах үйл ажиллагаа нэг хэсэг тасалдсан, зогссон, үндсэндээ бол байхгүй болсон. За энэ бол хөв хүмсүүдийн тодорхой хөв хүмсүүдийн үндсэндээ бол асуудлаа ойлгож чаддаг либерал хуульчдын хэдхэн хүний үйл ажиллагаанаас шалтгаалсан бүр тодорхойлж хэлэх юм бол нэг хүний үйл ажиллагаанаас гэж хэлж бараг болно. За яг хөө дээр гогцоо дэгээтэй улсуудтай хамтарсан хийсэн ажил да. Хоёрдугаарт нь хуулиар олгогдсон бусад асуудлыг шийдвэрлэх болцоотой гэдэг. За тэгээд дээд шүүхийн шийдвэрийн үндсэн шинж нь ямар шинж агуулгатай юм бэ гэдэг асуудлыг тодорхойлох хэрэгтэй. Нэгдүгээрт нь дээд шүүхийн шийдвэр эцсийн байх хэрэгтэй. За энэ бол маш их чухал асуудал. За тийм учраас үндсэндээ бол социализм үед анхан шатны журмаар тодорхой хэрэгүүд шийддэг байсан. За тэр нь даваа заалах хэрэггүй байсан гэх мэтлэнгийн асуудал түүх ярих юм бол олон зүйл юм. Шийдвэрийг бүх шүүх бусад этгээдүүд заавал биелүүлэх хэрэгтэй. За энэ дээрс уламжлаад дээд шүүхийн эрх хяналтын асуудалдаар атгацтыг тавьдаг ийм асуудлууд манай ардчлалын 30 жилийн хугацаанд үүсч бий болсоор ирсэн. За энэ асуудлыг ганц нэгийн дурдна. За шүүхийн шийдвэр хуульж арчилбал түүнийг улсын дээд шүүх өөрөө хүчин болгох ёстой гэдэг маш их том зарчмын ялгаа бий. Тэгэхээр энэний гол утга санаа нь явах гэхээр хяналтын шатны журмаа шийдвэрлэн за мөн одоо хяналтын шатны журмын шүүхийг эргээд хянах ийм болцоо бий гэдгийг энд үндсэндээ хэлж өгсөн зүйл байгаамаа. За хуулийн тайлбар одоо хууль дарчлах юм бол хуулиа дагаж мөрднөгдгийг энэ зааж өгсөн. Улсын дээд шүүх, бусад шүүх үндсэн хуульд нийцээгүй аль ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэхгүй гэсэн ийм заалт байгаа. За энэ асуудал бол маш их асуудалтай байгаа. Дээд шүүх улсын дээд шүүхийн хувьд бол хуульд нийцээгүй үндсэн хуульд өрсөн гэдэг үндслээр ганц нэг их за миний мэдгээс 3 удаа хандсан. Зарим нь үндсэнд дэвлэрээ татсан байлээ нэг. За үндсэндээ бол энэ асуудал үндсийг хэрэгжихгүй явж ирж байгаа. За хуульд юу аль ёсоор нийтлэгдээгүй хуулийг хэрэглэхгүй гэдэг асуудал маань өөрөө хууль за дээр нь олон улсын
Монгол Улсын нэгдүүлсэн гэрээ конвенцийн асуудал бас хамааралтай. За энэ дээр тусгай дөрвөн бот гараад нэг хууль зүйн мэдээлэлээр хэсэг олон улсын гэрээ хэвлэгдсэн, нийтлэгдсэн. За энэтэй холбоотойгоор гарсан юм а гэдэг. За энд яг хөглөө үндсэн хуульд нийцээгүй албаасаар нийтлэгдээгүй хууль хэрэглэхгүй гэсэн ийм л зүйл байгаа. За ингээд энэ дээр юу гарч иж ийм нөхлөө бид нэр энэ зүгээс одоо нөгөө иргэний процессын тухай хууль, за шүүхийн шинэ хуулийн тухай ийм асуудлууд гарч иж байгаа. За энэ дээр би нэг хэсгээр ярих юм бол удаа би зөвөр түүрлээд явчихъя. За тэгэхээр энд анхаарал татсан зүйл бол хэрэг маргааныг анхан шатны зураа шийдвэрлэх гэдэг ойлголтыг энд оруулж өгсөн байгаа үндсэн хуулийн үзэл баримтлал. Гэхдээ бас үг үсгийн хүү дараа өөрөөр оруулсан байгаа. За шүүхөрлөнд томд хантар явах. За энэ дээр явах хөглөөр шүүхийн зөвлөгөөний саналыг үндэслэн хилцэж шийдвэрлэх гэсэн ийм залтарсан байгаа. Шүүхийн шийдвэр практикт болон үндсэн хуулиас бусад хуулийг зөв тайлбарлаж хэрэглэх тухай асуудлыг энд оруулсан байгаа. За дээр нь явах хөглөөр улсын дээд шүүхийн хуралдаан гэдэг асуудлыг авч үзсэн хилцэн шийдвэрлэл тогтоол гаргана гэдэг. За улсын дээд шүүхийн энэ дээр явах бол дээд шүүхийн нийт шүүгч хуралдаан дэгээ өөрөө тогтооно. Хуралдааныг одоо 3-2-оос хэлсэн хүчмэг болгоомжтой. За ийм зүйлүүд ингэж зааж өгсөн. За энэ шүүхийн тухай хуулийн заалттай холбоотойгоор иргэний хэрэгэн шийдвэрлэх хуулид зохиц хэмжээний өөрчлөлт оруулжээ. За энэ өөрчлөлт оруулсан асуудлыг бид зүгээр ямар учиртай, яагаад ингэж өөрчлөлсөн гэдэг асуудалтай холбоотойгоор нэг авч үзье. За тэгэхээр энд дээд шүүхийн эрхийн хувьд бол шүүхийг шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг ойлголт гарч иж байгаа. Тэгэхээр анхан шатны давуу залдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэгэлсэн гэдэг ойлголт маань өөрөө ямар хүрээнд яаж авч үзэх үү, юуг зөрүүтэй хэрэгэлсэн гэж хэлэх үү, эсвэл хуулийн өөр хуулийн залтыг өөр байдлаар хэрэгэлсэн гэж үзэх үү гэдэг асуудал нь бас асуудал анхаарал татсан ийм асуудал байна. За дараагаар нь хэрэгэн шийдвэрлэлийн ноцтой зөрчил гаргасан. За энэ ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг ийм ойлголт гарч ирээд байгаа. За тэгэхээр ноцтой зөрчил гэдэг асуудал нэг хуучин бол ингээд процессын журам зөрчсөн үйл ажиллагаа маань шүүхийн шийдвэрт нөлөөлж өгөө юу гэдэг асуудал. Энд дээр давхар нэгдмэл ойлголт ороод ирсэн. За энэ асуудалдаар би бол үндсэндээ таатай хүлээж авахгүй байгаа. Энэ бие даасан хоёр ойлголтыг нэг байдалд оруулаад ерөөсөн шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүй юм шүү гэсэн ийм санаа байдлыг илэрхийлсэн юм болов гэсэн ийм байдалтай би ойлгож байгаа. За дээр нь аль бисны тайлбарс өөр байдлаар тайлбарлаж хэрэгэлсэн гэдэг ийм ойлголтын дурж ирсэн. За энэ бол бүр их ноцтой. За яагаад гэвэл аль бисны тайлбар гараагүй хуулийн залд хуульж өртсөн ч байсан. Үндсэндээ бол засагдахгүй байхаар тийм агуулгыг энд илэрхийлж ийн гэж ойлгож байгаа. За ер нь бол зөвхөн аль бисны тайлбарыг чинь нэг хэсэг би түрүүн зогсоогсон гэж хэлсэн. Нэг хэсэг бол үйлдвэрлэсэн. За ингэж манайхан чинь нөгөө савлаа гаргадаг, хоёр тишээ юу яадаг, төөлшөрдөг. За одоо бол бүх хуулийн зүйл залтар үйлдвэрлэхээс өөр аргагүй болсон ийм байдал ажиглагдж байгаа юм аа. За дээр нь энэ хэргийг шийдвэр хяналтын гомдлыг шүүхүүдэж авснаас 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар дөрв ба түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хилцүүлэх талаар санал гаргасан бол гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. За тэгэхээр энэ 21 хоногийн хугацаа гэдэг бол хэр зэрэг аюутай юм бэ? Үндэслэлтэй юм бол гэдэг нь асуудал байгаа. За бид нөгөө Америкийн нэгдсэн улсын шүүхэн дуурайх гээд байгаа бол тэнд чинь хүлээж авснаас хойш 1 жил наацах нь хүлээж аваад шийдвэрлэлээс хойш хуралдаанд оруулж шийдвэрлэх нь 1 жил гээд 2 жилээс цааш. Тэгэхээр манайхан дандаа барууны орнуудын зөвлөгөөд ингээд эсвэл юм хуудбардаа яваад идэг. Тэгсэн мөртлөө амьдралдаа ч юм яаж хэрэглэх үү гэдэг асуудлаа ерөөсөө хэрэгэлдэг, шийдвэрлэдэг ийм л зүйл ажиглагдаад байгаа юм да. За тэгээд энэ дээр танхимын нийт шүүгчид гэсэн ойлголт бас гараад ирж байгаа. Тэгэхээр үндсэн хуульд бол үндсэндээ ерөнхий шүүгчдээс үрдэнэ гэдэг асуудал нийт шүүгч гэсэн ойлголттой хамт гарч ирсэн. За энэ дээр яг хөөхлөөр үндсэндээ танхим гэдэг ойлголт байх ёстой мөгүй юу гэдэг асуудал өөрөө үндсэн хуулийн эрхийн асуудал. За энэ дээр үндсэн хуулийн цэс арай өөр байдлаар шийдэгдсэн шиг байна лээ.
За түүнээс дээш хяналтын журмаар шийдвэрлэнэ гэж. За ингээд татгалзсан тооцоод гаргаж чаа. За энэ татгалзсан тооцоод ингээд тогтоол гаргахад үндсэндээ юу яаж байгаа юм аа. Хэргийн оролцогч тэгээд өмгөөлөгч хамгаалагч нь оролцохгүй, төлөөлөгч нь оролцохгүйгээр ингэж хийгээд өгчихсөн. За энэ ойлголтууд шинэ юм биш. 1994 оны иргэний хэргийн шийдвэрлэх тухай хуулийн 181-р зүйлийг та нар үзээрэй. Улсын дээд шүүхийн зөвлөлт хуралдаан 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй тогтоолоор шийддэг ийм зүйл хэрэгжиж хэсэг удаа явсан. За шүүгчид энэнийг болохгүй байна. Ийм зүйл байж болохгүй гэдэг үндсэндээ энэнийг халсан энэ ойлголт сэргээ гараад ирсэн байна. За тэрнээс гадна за шүүхийн 30 хоногийн хуралцаа. За тэгээд энэ хяналтын шатны шүүх хуралдаан гэдэг хяналтын журмаар хэрэгээ дээд шүүхийн 5 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэнэ гэсэн ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр нэг асуудал нь за тухайн одоо дээд шүүхийн танхимд 10 шүүгч байдаг. 10 шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлээ. Тэрээс 4 шүүгч яаж хөөц цагааг 4 шүүгч нь эсрэг санал гаргах юм бол энийг хэлсэн. Тэгэхдээ эцлээ шийдэхэд 5 шүүгч ороо шийдчихнэ гэсэн. Нэг ийм логикийн үед би ингэж ойлгож байгаа нэг жаахан юу муутай юм болов уу гэж. За хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна гэх. За ингээд ийм байдалтайгаар энд авч утсан ийм зүйлүүдийг би онцгой дурдъя гэж бодож байна. За тэгээд энэ дээрээс уламжлаад ямар зүйл цаашдаа ярих хэрэгтэй гэхлээр бусдын орхичээ зүгээр асуудал тодруулах юм бол асуудал тодруулаарай. За энд би нэг юу хараад байна гэхлээр шүүхийн тухай хуулиар процессын журам тогтоосон шинжтэй агуулгууд оруулсан. Энэнийг би буруу гэж ойлгож байна. За хоёрдугаарт энэ процессын журмын тухай заалтуудаа үндэслээд процессын хуульд өөрчлөлт оруулсан би үндсэндээ буруу гэж ойлгож байгаа. За нэг процессын тухай хуулийн юу төсөл явж исэн гэсэн цаг зогсоод ийм байдлаар орцсон. За дээд шүүхийн санал бодлыг би бас шүүгчд нь ямар хувь байна уу, ямар хувь хэмжээнд байна гэдгийг бас сонирхож утсан. За анх эхлээд энэ хуулийг орж байхад дээд шүүхийн шүүгчдээс уян хатан байгаа чинь арай болохгүй нэ гэдгийг хэлжсэн. Гэвч хүлээж аваагүй гэсэн ийм санаа хэлж байгаа. За одоо бол нэг 8 хэрэг үндсэндээ бол хэлцээ гэж үтсэн. За миний орж мэдсээр 300-аад хэргийг үндсэндээ буцаасан. Авч хэлцэхгүйгээр. Тэгвэл хэргийн оролцогчдын эрхийг энд ерөөс авч хэлцэхгүйгээр энэ хуулийн дагуу явж байгаа юм байна гэсэн ийм ойлголт авсан. За дараагийн нь бол энэ одоо энэ юуг бол болох юм аа ингээд явах юм бол болох юм аа гэсэн за эсрэг саналтай ганц нэг шүүгчд байна. Зарим шүүгчд нь бодох юм аа гэдэг. За энэ дээр би нэг юм хэлээд гээд. Тэгэхээр энэ Жак Руссогийн нийгмийн гэрээ гэдээ бид нар бүгдээр мэддэг. Тийм бид нар юм маш сайн мэддэг ном шүү дээ энэ ном. Энэ дээр юу гэж хэлж яах вэ гэхээр ерөөсөн хууль хэрэглэх нөхдүүд хэрэглэх ёстой хүмүүсүүд хууль боловсруулахад оролцоод ирэх юм бол хуулийн утга санаагаа алдагддаг. Иргэдийн эрх чөлөөг заавал хязгаарладаг. Албан тушаалын эрх ашиг заавал хамгаалагддаг. Ийм журам бий гэдгийг энэ номдор хэлээд өгсөн байгаа. За энийг би 3 том зүйлийг иштгэх гээд ингээд авцсанаа цаг хэмнээд ячаа зүгээр та нарыг сонирхол юм бол хэлээд өгч болно. За дээр нь шүүгчийн амар амгалан байдалд нийцүүлэх ачаал багасгахад бус хүний эрх хамгаалах чиглэх ёстой хуулийн өөрчлөлт хийх ёстой гэсэн миний үзэл бодол тийм байгаа. За жээчм шүүгч байхдаа ч гэсэн үндсэндээ бүрэлдэхүүн эхэлдэг байсан. За зүгээр үндсэндээ бол шүүгч хийж байгаа үед нэг амарчлал яаж хэлбэрчлэх вэ? Яаж яах вэ гэдэг ойлголтуудыг ямагт санд сэтгэж явдаг ийм дутагдал бий гэдгийг хэлчихмээр байна. За хуулийн салбарт сүүлийн үед одоо гадаадын эмийг хуулдаг, гадаадын эмийг хэтэрхий өндөр үнэлдэг либерал хуульчдын тоо нэлээд олширсан байгаа. За Монгол улсад үндэсний хууль тогтоомж үндэсний эрх зүйн гэж байх ёстой мүү гэдэг асуудлыг эргэж нэг авч үзэхгүй болохоо байсан байна гэж ингэж хэлмээр байна. Уламжлалт ёс заншил, хүн амын бүтэц, газар зүйн байршил зэргийг харгалзан үзэх ёстой. Түүнээс гадаадын тэр тусмаа 40-оос 50 мууж улсуудад холбооны шүүхийг дуурайсан бүтцийг байгуулж болохгүй гэдэг.
За нэг ийм санаа хэлмээр байна. Хууль тогтоомжийн дунд тогтоогчдын дунд одоо гадны юм өвшөгдсөн. За бараг одоо христийн ёсны ёс заншлыг номлогч болохын төгсөн ийм хүмүүсүүд хит либерал болсон ийм хүмүүсүүд ажиглагч байгаа. За тэгвэл та нарын дунд ч либералууд байх дурууч хүрчиж магадгүй. За тэгвэл бол хууль албан тушаалыг дээр нь одоо манай хуульчид, ялангуяа хуульчид төрийн албан тушаалтанд хуулийг албан тушаалыг өмчилчихсэн. Ашиг сонирхол нэгдмэл цөөн хүмүүсийн хүрээнд асуудлаа шийдвэрлэхийг ирмэлцдэг. Өөр бусдын санаа бодлыг ерөөс хүлээж авах болсон асуудал үндсэндээ. За сүүлийн 2 жил ихүүдээ үргэлжилж байгаа. Ийм асуудалтай холбоотойгоор би энэ хуулийн өөрчлөлтийг хэтэрхий явцсан хүрээнд бусдын санал бодлыг хүлээж авахгүйгээр шийдсэн болов уу гэдэг. За дээр нь манай хуульчдын дунд бас нэлийн хэсэг нь нөгөө үзэл бодолтой холбоотой би гэдэг өвчин тусцсан. За энэ би гэдэг өвчний тухай олон эрдэмтэн судлаач бичсэн байлээ. Би гэдэг өвчин тусчихсан. За тэгээд зөвхөн одоо өөрийнх нь зөв байдаг. Гадаадын хуулбар гэдгээ одоо өөрсдөө мэддэггүй. Өөр санал хэлсэн улсуудад өшөрдөг, хонцгондог, шүүхийн шийдвэрийн талаарч гэсэн юм санаж явдаг ийм хүмүүсүүд бий болчихжээ. За энэ бол бүр парламентын хүрээнд хүртэл ороод ирчихсэн ийм байдал ажиглаж байгаа. Засгийн газар парламентын хүрээнд хүртэл ороод ирсэн. За тэгээд энд би нэг зүйл хэлэхэд энэ хүний эрх ба шүүх гэдэг олон улсын хуралд илтгэл тавьсан байгаа. За энэ бол хүний эрх хэрэгчлөө эрх зүйн баталгаа, онол практикийн асуудал гэсэн эмтгэл чихийн утгаас эрхэлж гаргасан эмтгэлд хэвлэгдсэн. За энэ дээр би их тодорхой зүйлүүд гаргаж тавьсан байгаа. За энэ нэг бол үндсэндээ бас уншиж харах ийм сонирхолтой асуудал бол хараарэ гэж бодож байна. За хуульд өөрчлөлт оруулахдаа нэг 2 зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ асуудлыг парламентын хүрээнд хуульцж авч үзэхгүй. Нэгдүгээрт нь үндсэн хуулийн үзэл баримтлалаас гажиж болохгүй. Хоёрдугаарт нь өөрчлөлтийн зохиолдолд зарчмын өөрчлөлтөөр шинжилэн найруулаагүй тохиолдолд тухайн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулж болохгүй. Ийм 2 үндсэн зүйлийг асуудлыг харгалзан үзэхгүй байна одоо үед. За дээр нь яг хөөхлөөр шүүхийн хараа тус байдлын асуудал сүүлийн үед за шүүх ганц Монгол биш шүү энэ. Дэлхийд дахинд яаж халдж ийн гэхлээр хууль гаргах зурмаар халддаг. Ийм асуудал бий болчихсон. За ингээд яг нөгөө Мушраф энтер гэж Пакистан энтер гэж ингээд яг юм бол нэг 5-6 орны тод жишээ хэлж болно. За дээр нь манай орны хувьд ч гэсэн юм байгаа. За одоо та нар ийгээ цанцгаая. 2002 оны шүүхийн тухай хууль. За энд 15 дугаар зүйлд нь ямар зүйл гарч ирсэн гэхээр ийм зүйл гарч ирсэн. Дээд шүүхийн шүүгчдийн тоог ерөнхий шүүгч 10 шүүгчээс бүрднэ гэхэд. За энэний түүхийг би мэдхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Америкт очиж юу хийж ирж семинар хийж өөрчлөгсөн. Би тэр үед ерөнхий зөвлөлийн гишүүн байсан учраас эсэргүүцэд яваагүй. За тэрнээс өлжүүлсэн ерөнхий зөвлөлийн гишүүнээс бараг л хөөгдчих хуу гарсан. Ийм асуудал байгаа. Тэгэхээр энд гадаадын оролцоотойгоор ингэж хууль гаргах юмар шийдвэрлэдэг. За тэгээ эргээд дараагаар нэмдэг. За дараа нь жишээ нэг хөөхлөөр 2 удаагийн асуудал байгаа. За бага үндийн ерөнхийлөгчийн үед шүүгчдийн аттестацчлал гэдэг асуудлыг яваа. За тэн дээр би мөн одоо мэрэгжлийн хорон даргуулсан энэ асуудлаар нийлээ асуудал үүсгээд тэгээ нэг арай бас нэг гайхууч гэсэн. За энд нэг 20 шүүгчдэнсэн те хууль бусаар халагдсан гэж хэлж болно. За энэний дараагаар яах вэ гэхээр элбэгдэрч үед хууль гаргаад нийт шүүгчдийг чөлөөлөөд эргүүлээ томилохдоо таалагддаггүй юм уу тодорхой хэрэг маргаан шийдвэрсэн шүүгчдийг зайлуулсан, орхигдуулсан. Одоо ч асуудал шийддэг өнгөө явж байгаа. Тэгээ энэтэй холбоотой эцэст нь нэг ганц үг хэлий бас хэдэн минут явчихчих бодлоо. Энэ дээр Трансперени Интернэшнл гэдэг байгууллагаас бэлтгэн гаргасан дэлхийн нийтийн авилгалын тайлан 2007 гэсэн ийм ном байгаа. Та бүхэн мэдж байгаа. За энэ номон дээр яг хөөхлөөр шүүхийн тогтолцоонх авилгал гэж ийм ном гарсан. За энд
юуг одоо шүүхийн тогтолцоодоос авилгал гэж үзэж байна ээ. Юу нь буруу юм бэ гэдгийг олон улсын маш олон орны хэмжээнд одоо судлаж гаргасан үндсэндээ судалгааны тайлан үнэлт өгнөлт гэж хэлж болно энэ номыг. Энэ номон дээр юу гэж хэлсэн гэхээр хуулиар эрхийн хязгаарлах, цалин хөлс урамшууллын огцом нэмэх, эсвэл асах, за шүүгчийн тоог цөөрүүлэх, тэгснэ эргээд нэмэх, урамшуул хөнгөлт эдлүүлэх, хангамж эдлүүлэх зэрэг асуудлуудыг бүгд нь шүүгдэх авилгал тооцож ингэж яадаг. Тэгэхээр ингээд бүхэлд нь аваад үзэх юм бол манайх процессын хуулиар тэр нь шүүхийн тухай хуулиар ийм асуудал руу ороод байна уу да гэж хардахаар ийм зүйл ойлгож байгаа. За дээр нь яг хөөхлөөр ингээд түүхэн хэмжээнд аваад үзэх юм бол шүүхийн шинтгэл гэж юу юм бэ гэдэг асуудал бас их өрмөц. За тэгвэл бол шүүхийн хууль тогтоомж зохицуултын боловсруулах нөхөс шүүхээр ноцоод байна гэсэн үг биш ээ. За манай зөвхөн Монгол орныхаа хувьд аваад үзэх юм бол социализм үед ч капитализм үед ч шүүхээр нэлээд оролддог юм байгаа. Үндсэн хуулиудыг өөрчлөлт тэгээд тэр хуулиудыг та нар төвөглээд үзээрэй. За зүгээр би энэ номыг ячаа энэ Монгол улсын шүүх гэсэн эрх зүйн баримт бичих гэдэг нэг ийм ном эмхтгэл гарсан. Энэ дээр бүгд байгаа шүү. Тэгэхээр энэ юун дээр бол та нар судлаад үзэх юм бол ийм байдлаар асуудалд өөрчлөлт оруулдаг юм байт юм байна. Социализм үед 3 удаа том шинтгэл хийсэн. За энэс хамгийн сайн шинтгэлийн тэр Дамдин гэж хүн байсан та нар мэдэх бах. Дээш хүн дараа тэрний үед хийгдсэн юу бол ард түмнийг шүүхийг ард түмэндээ ойртуулсан ийм шүүх болгосон гэж их өндөр үнэлэгддэг юм байсан. За одоо бол манай шүүх ард түмнээс улам бол хорлдоод бүр хуульчдын хүртэл холдоод газрын амтан тэнгэрийн амтан энэ чиглэл рүү яваад байгаа. Энэ асуудлыг бид нар бас эргэж харах ийм шаардлага байгаа юм болов уу гэж бодоо. Тэгээд эцэст нь хэлэхдээ яг хөөхлөр энэ юуны процессын тухай хуулийг үзэл баримтлалын хувьд өөрчлөх, хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь би үндсэн хуулийн цэс ямар шийдвэр гаргаж юмд нь бас цавалгаатай шүү дээ. Тэгэхдээ энэ заалтуудыг би үндсэн хууль зөрчсөн заалтууд байна гэж үзсэн. За үндсэн хууль зөрчсөн заалтуудыг юу гэхээр энэ ч юу шүү дээ 2000 багц хууль гэдэг нэг хууль гаргалаа. За эндээ сайжруулсан би энэ хуульд шүүхийн тухай хуульд сайжруулсан би. За процессын хуульд энийг дагаа өөрчлөлт оруулсан болохоос за өшөө тэрийг хэвээр нь хадгалаа муутгасан зүйл гэж байна. Тэгэхээр энэ багц хуулийн хувьд бол үнэхээр яг танд тоолоод үзэх юм бол шүүгчийн эрхэнд татсан шүүгчийг одоо нөхцөл байдланд ордуулсан. За тэгээд яг хөөхлөөр шүүгчийн дураар ажиллах байдлыг бий болгосон гэдэг үндслээр аваад үзэх юм бол 20 гаруй зүйл үндсүүл төрсэн гэж үзчихсэн. Энэ нэгэнд хүчингүй болсон учраас одоо асуудал ярихгүй. Одоо хэдүүлэн шүүхийн тухай хуулиа, иргэний процессын хууль гээд бус процессын хуулиуд. Энэ 5 процессын асуудал, за 4 процесс шүүхтэй холбоотой 4 процессын асуудал явж байгаа шээ. Энэ процессын хавьдуудыг бүхэлд нь эргэж харж асуудал зохицолж шийдвэрлэх ёстой гэж ингэсэж байгаа. За үндсэн хуулийн өөрчлөлт бол үндсэндээ үндсэн хуулиас гажуудуулсан хууль гаргана гэсэн ойлголт биш явах гэж болж байгаа. За эргээд бид үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг ч гэсэн авч үзэх, шүүхтэй холбоотой зүйлүүдийг авч үзэх ийм шаардлага байгаа шүү гэдэг. Ийм санаа хэлээд дуусгач болж энэ үсээ асуултанд бол хариулъя. За болж байна багшаа, баярлалаа. Бас багшаа хүндэтгээд нэлээд цагийн эхний хэсгийг танд зориуллаа. Тэгээд бас энэ шүүхийн тогтолцоотой холбоотой бас амьд түүх гэж хэлж болох хүн байгаа учраас бид нар бол сонсхон зүйлтэй гэж бодлоо. Танд маш их баярлалаа. За ямар ч зэн шүүхийн тухай хууль болон иргэний хэргийн шийдвэрлэх тухай хууль орсон энэ өөрчлөлттэй бол дэмжихгүй байгаа. Яг энэ хяналтын журмаар гомдол гарах процессын гарсан өөрчлөлтийг дэмжихгүй байгаа байр суурьтай байна гэж үзэж ин гэж ойлголоо. За дараагийн манай панелистээр одоо оролцогч бол Ган Хурал багш байгаа. Ган Хурал багш байна уу? Байна. За өдрөө минь төргий Ган Хурал багшаа. За сая болол багш Годоошхот багш болж өөрийн байр суурийг илэрхийллээ. За одоо яг процессын чиглэлээр
хичээл бас зааж байгаа. Тэгэхээр энэ чиглэл дээр одоо хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотой бас өөрийн байр суурийг илэрхийлээч гэж танаас хүсэж байна. За юуны өмнө баярлалаа. Ихтгэл тавих одоо боломж олгосонд. За яг би яг процессын ч багш биш л те. Гэхдээ яг энэ талаар бас нөгөө иргэний хэрэгцээ, хувийн эрх зүйн чиглэлээр бас судалгаа хийдэг гэдэг утгаараа яг энэ талаар бас судалж байсан. За үндсэн асуудал маань бидний одоо өнөөдөр хэлцэх асуудал маань юу вэ гэхээр 2021 оны 1 сарын 15-нд за иргэний процессын тухай хууль дээр бол энэ хяналтын журмаар гомдол гаргахад бол зайлшгүй юм нэг 3 одоо шалгуур байж тэр шалгуурт багтжээж гомдлыг дээдж хүлээж авна гэдэг ийм заалт орж ирсэн байна. За энэ хуулийн одоо нэмэлт өөрчлөлт маань үндсэндээ шүүхийн тухай хууль батлагдсан өдөртөө бас мөн адил давхцсан. Өөрөөр хэлбэл 21 оны 1 сарын 15-нд. Тэгэхээр энэхүү заалтын одоо цаад үзэл санаа тий одоо ямар шалтгаанаар ийм нэмэлт өөрчлөлт орсон бэ гэдгийг одоо ярихын тулд зайлшгүй нөгөө шүүхийн тухай хууль руугаа орох шаардлагатай болоод байна л та. Өөрөөр хэлбэл шүүхийн тухай хууль батлагдсанаар за түүнд нийцүүлэх үүднээс за энэ одоо нэмэлт өөрчлөлт орж ирсэн байна. За шүүхийн тухай хууль дээр ямар асуудал тавигдсан бэ гэхээр за улсын дээд шүүх бол одоо үндсэн хуулиас бусад хуулийн талаар бол аль бие усны тайлбарыг гарганаа. За аль бие усны тайлбарыг одоо төрийн мэдээлэл дээр хэвлэж гаргана. Шүүхийн тухай хуулийн 22.9 дээр байгаа. За мөн одоо ач холбогдол өндөртөөтэй хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад ач холбогдолтой шүүхийн одоо шийдвэр гаргах юм бол тэрийг мөн адил одоо төрийн мэдээлэл сэтгүүлээр хэвлэнэ гэдэг ийм заалт орж ирсэн. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дээд шүүх бол за бүх одоо гомдлыг бол хүлээж одоо авах шаардлагагүй болсон. Зөвхөн өөрөө одоо тэр ач холбогдолтой гэж үзсэнтэй хууль хэрэглээний нэгдмэл байдал. За эсвэл одоо тэр процессын тухай хууль дээр байгаа процессыг ностоо зөрчсөн. За анхан болонд авцаалдах шатны шүүхийн шийдвэр хоорондоо зөрчилдсөн бол гэдэг шалгууруудыг тавиад байгаа юм л та. Тэгээд үндсэндээ бол яг одоо цаад санаа нь юу юм бэхээр дээд шүүх бол ямар ч аль бие усны тайлбарыг бол гаргах нэ гэдэг ийм зүйл гарч ирсэн. Тэгэхэд энэ зүйл маань уг нь бол сая Доржготов багшийн бас яриан дээр гарч ирж байна. Манайх бол уг нь дээд шүүхээс бол гаргадаг байсан. За гаргадаг байж байгаад нь улсын хурлын хууль тогтоох эрх мэдэл талдаад байна гэдэг үндслээр үндсэндээ бол нэг хэсэг байхгүй болгосон юм байна. За 2012 оны хуульд бол казуал тайлбар буюу тодорхой эрг маргааныг шийдвэрлэх замаар дээд шүүх тайлбар гаргажээ гэдэг. Уг нь бол хуулийн залт бас 10 одоо 2012 оны шүүхийн тухай хуулийн 17-гийн 3 дээр бол орж ирсэн боловч за цэцтээр мэдээлэл гаргаад 15 онд тус залт бол хүчингүй болсон. Шалтгаан нь мөн л адил улсын хурлын хууль тогтоох эрх мэдэлд энэ шүүх эрх мэдэл халдаад байна гэдэг үүднээс. За одоо бол ямар ч сан ингээд дахиад сэргээд ороод ирсэн биз дээ шүүхийн тухай хуулиар. За энийг бол судлаач нар миний ойлгож байгаагаар ихэнх судлаач нар бол дээд шүүхээс тайлбар гаргах асуудлыг бол дэмждэг гэж ойлгодог. Яагаад вэ гэхээр хууль гэдэг маань өөрөө одоо тогтмол ингээд одоо байнгын шинжилгээ хийгээд авах боломжгүй. Яагаад тэгэхээр тодорхой процедурыг хангаж иж явагдах учраас. Гэтэл амьдралын харилцаа гэдэг бол байнга тогтмол өөрчлөгдөж байдаг учраас заримдаа хууль маань амьдралдаа өөрөө одоо нийцэхгүй, наалдахгүй тохиолдлууд гарч ирдэг. Тэгэхээр энэ тохиолдолд нь одоо хийдэл ч юм уу тийм хууль хэрэглээний асуудал бий болохоос сэргийлээд дээд шүүхэд энэ хууль тайлбарлах эрх мэдэл нь уг нь бол байдаг юм байна. За нөгөө талаар манай одоо шүүхийн тогтолцоо маань анхан давах хяналтын ингээд хугамшдаар явж байгаа. Гэтэл зарим тохиолдолд анхан давах дээр өөрөө шийдвэрлэх зэргүүд хяналтын шатн дээр өөр байдлаар шийдвэрлэгддэг ийм тохиолдлууд байгадаг. Тэгэхээр энд маань бас нөгөө нэг хууль хэрэглээний нэгдмэл байдлыг бий болгох зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ үүргийг бол үндсэндээ бол дээд шүүх одоо энэ хяналтын шатны шүүх хүлээж идэх юм аа гэж хэлэх гээд байгаа юм л та. За тэгээд үндсэндээ бол энэ хяналтын шатны шүүх одоо яг өөрийнхөө үндсэн үүргийг магадгүй гүйцэтгэх боломжийг олгосон юм хуулийн залт бол орж ирсэн. Тэр утгаараа үзэл баримтал талаас нь бол би одоо хувь судлаачийн хувьд бол дэмжиж байгаа. За нөгөө талаар энэ хуулийн одоо шүүхийн тухай хуулийг харах юм бол төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэнэ гэдэг. Тэгэхээр энэ бол бас айгүй зөв зүйтэй алхам. Яагаад вэ гэхээр дээд шүүхээс гаргаж байгаа шийдвэрүүд тодорхой одоо хуулийн тайлбарын практик үүсгдэг гэдгийг бол аль хэдийн манай одоо хууль эрх зүйн салбарт бол хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл дээд шүүхээс маш олон хэрэг одоо маргааныг шийдвэрлсэн шийдвэрүүд гарч ирдэг. Эдгээр дундаас аль нь яг ач холбогдолтой юм бэ? Аль нь дээр нь төвлөрөх ёстой юм бэ гэдэг нь бас тодорхой биш байгаад байдаг. Одоо төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдснээр өмгөөлөгч нар ч гэсэн судлаач нар ч гэсэн за хууль хэрэглээний магадгүй шинэ практик бий болгосон шийдвэрүүд гарч байгаа юм байна гэдгийг бол бэлээхэн одоо мэдэх боломжтой болж байна. За тэгээд зөвхөн тухайн хэрэг маргаан дээр нь
хууль эрхлэн зөв юм уу зохистой юм уу гэдэг дээр нь бас одоо ингээд судалгаагаа үргэлжлүүлээд хилцүүлэг их ийм боломж олгож байгаа. Нэг талаараа бол сайн хэрэг. За үзэл баримтал талаас шүү дээ. Гэхдээ яг одоо хэрэгжилтийн хувьд гэх юм бол нэлийн одоо өмгөөлөгч нарын одоо толгойн өвчин болоод байгаа асуудал болоод байна л да. Юу вэ гэхээр өмнө нь бас дурчсантай нийт гомдлын 3%-ийг л хүлээж авсан байна гэдэг. За хүлээж аваагүй үндслээ тайлбарлахдаа бол за одоо тэр иргэний процессын тухай 172 заасан тэр одоо шаардлагын айл нэгэнд нь одоо нийцэхгүй байна гэдэг байдлаар тайлбарлаад байгаа. Өөр ямар нэгэн байдлаар дэлгэрэнгүй үндсэл бол хэлэхгүй байгаа. Тэгэхээр 3 үндсэл байгаа тийм ээ. За эхнийх дээр нь за би энэ 3 дээр нь яг задлаад нэг тайлбарлаад хэлчихье гэж бодож байна. Эхнийх нь болохоор за анхан болон давцаалдагчны шүүх орондоо зөрсөн бол гэдэг. За энэ тохиолдолд хүлээж авна гэдэг. Гэтэл манай практикийг харах юм бол анхан давцаалдагчны шүүхтэр адилхан шийдвэрлэчээд за хяналтын шатны шүүхийн шүүхтэр өөрөөр шийдвэрлэгдэх тохиолдлууд маш олон байна. Маш олон байна. Өөрөөр хэлбэл одоо өдөг хүртэлх тогтолцоо маань дээд шүүх маань хэдийгээр албан бусаар практик бий болгож байна ингээд зөвлөмж гаргаж байна гэд байгаа боловч яг анхан давцаалдагчны шүүхийн шийдвэрүүд дээд шүүх дээр очиод өөрчлөгдөж байгаа тохиолдлууд маш их байна. Тэгэхээр энэ асуудал дээр заавал зөрсөн байх гэдэг шаардлага тавьчихаар зөрөөгүй ч гэсэн магадгүй бас хууль хэрэглээний алдаа гаргацсан байх юм бол дээд хяналтын шатны шүүгээр шийдвэрлэгдэх боломжгүй болж байна. За хоёр дахь нь болохоор юу юм бэ гэхээр нөгөө процессын ноцтой алдаа. За тэр ноцтой алдааны талаар бол магадгүй дараагийн панелистууд маань ярих байх гэж бодож байна. За гурав дахь хамгийн чухал асуудал маань албан ёсны дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбараас зөрсөн тайлбар хийсэн. Гэтэл одоогоор албан ёсны тайлбар гэдэг тайлбар үндсэндээ бол бараг байхгүй болчиход байгаа. Яг хуучин бол 2012-оос өмнөх бол яг дээд шүүхээс албан ёсны тайлбарыг гаргадаг байсан л та. За миний мэдж байгаагаар бол эрүүгийн танхим бол маш их тайлбарыг гаргадаг байсан. Гэхдээ эрүүгийн хууль нь бол өөрчлөгдсөн байгаа. За иргэний танхимын хувьд гэх юм бол бас тийм олон тайлбар гаргаж байгаа. Цөөхөн тайлбар байсан. За тэрний дараа яг зөвлөмжүүдийг бол гаргасан. За энэ зөвлөмжүүд бол яг одоо хуулийн хөвд ямар нэгэн байдлаар албан ёсны их сурвалж болохгүй ч гэсэн тийм ээ. Болохгүй ч гэсэн уг нь бол дээд шүүхийн байр суурь гэдэг утгаараа тайлбарын шинжтэй байдаг. Яг харах юм бол өөрөөр хэлбэл дээд шүүх маань анхан давцаалдагчны шүүх нийтлэг байдлаар хууль хэрэглээний ийм алдаа гаргаад шүү гэдэг байдлаар одоо арга ядаа зөвлөмж гаргадаг гэсэн. Яагаад тэгэхээр одоо 21 оны хууль хүртэл албан ёсны тайлбар гаргах эрхийг хаасан байсан шүү дээ. Цэцээс одоо нөгөө шийдвэрлсэн асуудлаас болоод. Тэгэхээр магадгүй миний ойлгож байгаагаар энэ тайлбарууд өөрөө ингээ гараагүй байхад тайлбараас зөрсөн байна гэдэг үндсэл тавиад тэр нь шууд одоо энэ 4 сарын 1-ээс хэрэгжээд явсаж байгаа нөрөө асуудал болоод байна л гэж хэлэх гээд байна. Уг нь бол миний ойлгож байгаагаар юу одоо болох ёстой вэ гэхээр уг нь бол үзэл баримтлал нь зөв. Чиг шугам нь бол цаашдаа бол шүүхийн одоо энэ тайлбарууд нэмэгдээд хуримтлагдаад дата бааз үүсэж явж байна л да. Манай ингээд хуулийн тайлбарын айгүй гоё дата үүсэж байна. Гэхдээ энд маань мэдээж хугацаа шаардна. Тэгэхээр тэр дата бааз үүсэх хэмжээний хугацааны дараа уг нь бол эдгээр шалгуураа тавиад өгсөн бол өмгөөлөгч нар ч гэсэн за магадгүй бас одоо хэрэг маргаанаа шийдвэрлүүлж байгаа иргэдийн хувьд гэсэн шүүхэд итгэх итгэл бол хадгалагдаж одоо хэвээр үлдэх байсан гэдэг асуудлыг хэлэх гээд байгаа. Тэгэхээр яг энэ асуудал төр бол миний ойлгож байгаагаар бол магадгүй энэ хуулийн хэрэгжилтийн тэр одоо хугацааг нь жоохон хойшлуулж өгөх нь зүйтэй болов гэсэн байр суурьтай байгаа. Тэгээ энэ хугацаанд юу их юм бэ гэхээр одоогоор баталсан тэр зөвлөмжүүдтэй за хянд сайжруулаад засварлаад тайлбар байдлаар төрийн мэдээ сэтгүүлдээ хэвлээд өгчих юм бол энэ асуудалд бол гаргалгаа олж өгч чаднаа. Яагаад тэгэхээр аюул олон тийм одоо маргаантай асуудал дээр зөвлөмжүүд гарцсан байгаа. За магадгүй тэднэрт ороогүй шинэ асуудлууд дээр бол дээд шүүх тухайн одоо маргааныг шийдвэрлэх замаар за тэгээд тэр шийдвэрлсэн маргаанаа төрийн мэдээ сэтгүүлдээ нийтлэх байдлаар ингээд одоо нөгөө дата сангаа өргөжүүлж явж боломжтой тайлбарыг. За тэгээд бас нэг асуудал нь юу юм бэ гэхээр манайх ч юм бол нэг одоо шүүхэд нөлөөлөх мэдүүлэг хөтэлдэг тийм журамтай байгаа тийм ээ шүүгч нар маань. За тэр журам дээр бол хэргийн оролцогчоос за өөр одоо ижил төстөө маргааны одоо шийдвэрлсэн үндслийг санал болгож байгааг нэг бол одоо нөлөөлж байгаа шүүгчд нөлөөлж байгаа хэлбэр юм а гэдэг одоо тийм журамтай байгаа журам байдаг. Тэгэхээр энэ дээр бол яг төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлээд өгчих юм бол өмгөөлөгч нар маань заавал тэр шүүхийн шийдвэрийн үндслээд
одоо энэ шийдвэр ингэсэн байна гэх шаардлагагүй төрийн мэдээлэл харин ишлээ явуучих юм бол эндий бас цаана гарчаад байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар бол энэ төрийн мэдээлэл сэтгүүл дээр ач холбогдол өндөртэй шүүхийн шийдвэрийг одоо ингэж нийтлэх асуудал бол айгүй зөв зүйтэй. Уг нь бол үзэл баримтлалын талаас бол маш зөв. Гагцхүү хугацаа нь бол арай болоогүй. Өөрөөр хэлбэл энэ тогтолцоог одоо бид нэр үндсэндээ бол 1 сарын 15-нд оруулж ирэнгүүтээ шууд 3 сарын дараа хэрэгжүүлээ явуулчих. 2 сарын дараа тий 4 сарын 1-ээс хэрэгжүүлээ явуулчих байгаа нь өөрөө ямар ч тийм бэлтгэл боломж гэсэнгүй. Шүүхийн тухай хууль дээр бол дээд шүүх бол хажуудаа одоо мэдээлэл судалгааны ийм одоо судалгааны одоо төвтөө байна гэдээ бас ороод ирсэн. Тэр нь ч гэсэн одоохондоо бол одоо байгуулагдчих амжаагүй байна. Тэгэхээр энэ одоо тэр асуудлууд маань байгуулагдаад дээд шүүх маань тэр тайлбар гаргасан шийдвэрүүдээ өөрсдөө зэгцлээд нийтлээд эхлэх юм бол тэрний дараагаас тэгэхээр одоо иргэний процессын хуулийн 172 заасан энэ заалтыг хэрэгжүүлэх явахад бол ямар ч одоо тийм эсэргүүцэл айхтар одоо ширүүн асуудалтай тулгархгүй байгаа л гэсэн ийм л одоо байр суурьтай байна. За баярлалаа. За баярлалаа гаан уралтай. За гаан урал багшийн бас одоо санаатай бол миний хувьд бас зарчмын байр суурь нэгтэй байна. Албан ёсны тайлбар гарах одоо нэг бараг тайлбаргүй болцсон үед яг энэ хуулийн зүйл залтыг хэрэглэхэд бид нөгөө нэг хуулийн хэрэглээд гомдол гарах боломж нь хязгаарлагдмал. Тэгээд дээрэс нь зөвлөмжийг барьж гомдол гаргах гэхээр одоо үнэхээр учир дутагдaltaй байгаад байгаа нөхцөл байдал байдаг. Дээрэс нь одоо зөвлөмжтэй санал зөвлөмжийг одоо бас хууль нийцээгүй байна. Бас нэг тодорхой одоо субъектүүдийн эрх ашигыг хамгаалсан шинжтэй гараад байдаг нөхцөл байдал бол манай одоо үе гарч байгаа зөвлөмжүүд дээр ажиглагдаад байдаг. Тэгэхээр одоо яг албан ёсны нөгөө нэг дээд шүүхийн тайлбар гэдэг байдлаар гараагүй учраас энэ зөвлөмжтэр ямар нэгэн байдлаар тэ одоо комент хийх ч юм уу энэ асуудал дээр хуульчнаар байр суурь илэрхийлээд хувь хувьдаа илэрхийлээ явах гэхээс албан ёсны байдгүй учраас их учир дутагдaltaй байгаад байдаг харагддаг. За тэгэхээр ингээд зөвлөмжөө сайжруулах цаг хугацааны хувьд одоо нэлээд урагшлуулж хэрэгжилтийг нь хойшлуулах хэрэгтэй байсан нөхцөл байдал гэдэг дээр би бол хуульч болон өмгөөлөгч хувьд бол бас санал ихтэй байна. За юу яа одоогийн дараагийн очир бол хуульч маань ороод ирсэн байна. Хонгор зүйл бас судлаач ороод ирсэн байна. Тэгэхээр цаг хугацааны үед яаж энэ очир боллоо дараагийн нөгөө арга хэмжээтэй төрүүлээд ярихаар байна уу хойшлуулахаар байна уу? Би одоо ярих бол одоо дараагийн хурлын хилцүүлэг ярих гэж байна. За тэгвэл тэгээ саналын сонсоод. За тэгвэл одоо бас энэ манай хилцүүлгийн сэдвтэй холбогдуулаад очирвал багш бууч өмгөөлөгч маань бас өөрийн байр суурийг илэрхийлээч гэж хүсэх байна. За сайн байцгаана уу. Хурал бас нэлийн нөгөө цаг хугацааны хувьд хожимж байгаа учраас би гол асуудлуудаа товч яриа гэж үзэж байна. Ер нь иргэний хэрэг шүүхийн хяналт шийдвэрлэх тухай хууль гэлтгүй шүүхийн тухай хууль, эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хууль, захиргааны хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуулийг заасан. Хяналтын шатны шүүхэд гомдол гарах эрхийн асуудал бол нэг талдаа шүүхийн одоо бүрэн эрхийг одоо анхшаа давзаалт хяналтын шатны шүүхийн чиг үүргийг цогцоор нь иж бүрэн байдлаар нэг эргэж харах нэг нөхцөл. Хоёрдугаар нь ийхүү хяналтын шатны шүүхэд гомдол гарах боломжийг хязгаарласан өөрөө иргэний шударгаар шүүлгэх эрхтэй хамааралтай гэдэг ийм хоёр асуудал бол хөндөгдөж гарч ирнэ. Гэтэ энэ хоёр нэг нь тэр улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандах одоо энэ хязгаарлалтын асуудал бол угтаа улсын дээд шүүхийн чиг үүрэг юу вэ гэдэг асуудлыг бид маш сайн хүндэх ёстой. Чиг үүргийнхаа хүрээнд хамаарах асуудлуудыг аль болох хязгаарлалтгүйгээр авдаг байж үндсэн хуулиар хүлээсэн шүүхийн тогтолцооны системд хүлээсэн үүргээ бол улсын дээд шүүх гүйцэтгэх ёстой. Тийм учраас үндсэн асуудал шүүхийн тухай хуулиар болоод бусад процессын тухай хуулийн заасан хяналтын шатны шүүхэд гомдол одоо гаргах шүүх уг гомдлыг одоо хүлээн авах тэр үндэслэл маань улсын дээд шүүхээс онлоор болон үндсэн хуулиар хүлээсэн одоо энэ тогтолцооныхаа байгууллагын дээд байгууллага болох чиг үүргийг гүйцэтгэж чадах хэсэг тэрэнд нь хүрэлцээтэй байгаа юу эсвэл хэд хязгаарласан байгаа юу гэдэг ийм асуудал. За хөндөгдөн. За ер нь гадаад улс орнуудын зохицуулалтуудыг онлайн аваад үзэхэд ер нь улсын дээд шүүх
дараах 4 чиг үүргийг гүйцэтгэх шиг байна. Нэгдүгээр нь бол ерөөсөө шүүхийн системд сахилга батыг бий болгох буюу процессын ноцтой зөрчил бий болсон тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоод дахин тэр төрлийн зөрчлийг гаргуулахгүй байх тал дээр бол улсын нэгж хамгийн гол чиг үүрэгтэй. Тийм ч утгаараа энийг сахилга бат буюу дисциплин гэж энэ чиг үүргийн хүрээнд авч үзээд байна. Хоёр дахь асуудал бол хууль тогтоомжийн хэрэглээний нэгдсэн байдлыг хангах гэдэг энэ зорилго чиглэл байна. За манай Монгол улсын шүүхийн тухай хуулийн 25-ын 4 дээр бол энийг маш тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл улсын дэд шүүгт авзаалах шатны шүүхийн шийдвэрийг хууль заасан үндэслэл журмын дагуу хянах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэсэн ийм зохицуулалт орж ирсэн. Тэгэхээр дараагийн нэг чиг үүрэг бол гайдын гайд өгөх буюу чиглэл зөвлөгөө зарим зөвлөгөө өгөх чиг үүргийн асуудал. Сая өнөрөө хөрж ийн асуудлаар ярьлаа. За хамгийн гол нэг чиг үүрэг бол эргэцэн бодлого зохицуулалтыг цаашид боловсруулах асуудал дээр шүүхийн тогтолцооны дээд байгууллага болгох хувьд анхаарах. Иймэрхүү анхаарахтаа бол өөрөө хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний явцад гарч ирж байгаа зөрүүтэй олон асуудлууд, хүний эрхийг зөрчсөн байж болох асуудлууд, хууль тогтоомжийн хоорондын зохицуулалтын давхардал болоод хийдлийн асуудал гэх мэтлэн энэ одоо алдаа дутагдал боловсронгойлох асуудлыг шүүхийн тогтолцооноос нь гол ярьж идэг спикерийн үүрэг бол улсын дэд шүүхэлд байна гэдэг ийм асуудал гарч ирж байна. За тэгвэл эдгээр 4 чиг үүргийг хэдүүлээ саяны улсын дэд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гарах одоо энэ эрхийг яагаад хязгаарлаад идэм бэ? Яагаад энэ бүх хэрэг маргааныг улсын дэд шүүх өөрөө хямдгүн бэ гэдэг энэ асуудлаар хэдүүлээ хүндэж орж ирээ. За нэг ногоо хэлэхэд өмнөх шүүхийн тухай хуулиар бол улсын дэд шүүхэд хандах гомдол гаргах үндслийг маш тодорхой зааж өгсөн. Харин энэ үндслийг улсын дэд шүүх сайтар баримтлаж хэрэг маргаана шийдвэрлэдэг байсан хэсгээр өөрөөр гомдлыг хүлээж авдаг байсан хэсгээр бол бид нэр уг нь хууль тогтоомжийн хэрэгжилтийн судалгаа бол хийх ёстой байсан байх. Өөрөөр хэлбэл өмнөх зохицуулалтын дээр байсан сайн зохицуулалтууд байсан юм уу эсвэл энэ сөрөг зохицуулалт байсан юм уу гэдгийг хууль ялангуяа мэргэжлийн хуульчдын салбарын хуульчдын өргөн хэлэлцүүлэг дээр үндэслэж тэнд алдаа дутагдал байгаа юм бол түүнийг нийтээр хэлэлцүүлж асуудлаа шийдэх ёстой байсан болов уу гэж бодож байна. Магадгүй ийхүү хэлэлцүүлэг дутууд хөлмөг явагдсантай холбоотойгоор хяналтын шатны шүүхэд гомдол гарах эрхийг хит хязгаарласан та холбоотой асуудал бас улсын дэд шүүхийн хууль хэрэглээний тайлбарын асуудал ердийн шүүх төр тайлбарыг барих уу эсвэл хуулиа барих уу гэх мэтлэн ийм онлын асуудлуудыг хөндөж тавиад шиг байна. Ер нь бол бусад улс орнуудын зохицуулалт онлын авч үзэх юм бол улсын дэд шүүхэд хандах гомдол гарах эрхэд хязгаарлалт тогтоохдоо шалгуур тогтоохдоо хамгийн нэгдэх шалгуур бол эрх мэдлийн шүүхийн тогтолцооны одоо эрх мэдлийн давхардлыг бий болгох байх гэдгийг бол маш сайн хадгалж үзэх ёстой гэж үздэг. Тийм ч учраас шүүхийн кассацийн одоо систем буюу одоо манайхаар кассаци гэх явахдаа тэр системээр бол улсын дэд шүүх тэр онлоор бол улсын дэд шүүх фактыг хизээж буцаж хянахгүй зөвхөн хууль хэрэглэгээ болоод шүүхийн процедурын ноцтой алдаан дээр л үнэлт өгөх ёстой гэж. За энэ нь бол манай дээр харин харьцангуй гайгүй байх шиг байна. За ийхүү одоо давхардалгүй байх тухай асуудал нь улсын дэд шүүх бүх хэрэг маргааныг хянахгүйгээр зөвхөн ач холбогдолтой, эрх зүйн ач холбогдолтой бөгөөд хууль тогтоом зөрчигдсөн эсвэл хуулийг буруу хэрэглэсэнтэй холбоотой асуудлууд дээр илүү цаг гаргах байдлаар тэр хууль тогтоомжийн хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэдэг төв чиг үүрэгтэй илүү их бас чанараа сайжруулах тэр талдаа илүү их анхаарах нөхцөлийг бол бий болгох гэж үздэг. Тийм ч учраас бид бүхэн яг энэ улсын дэд шүүхийн одоо аль ч улс орнуудад High Court, Supreme Court гэж нэрлэгдээд байгаа. Эдгээр дээр бол хамгийн гол зүйл нь давхардлыг шүүхийн системийн одоо хяналтын давхардлыг бол дэд шүүхтэр гаргаж болохгүй гэдэг дээр бол нэгдмэл байгаа. За энэ нь болохоор нэг талаар шүүхийн ачааллыг багасгах энэ шүүхийн системийн асуудал. Хоёрдугаар нь шүүхийн хэрэг маргааны шийдвэрлэхтэй холбоотой нийгмийн зардал болоод хувь хүмүүс гарч байгаа зардал төрөөс институтээс энэ институтыг одоо ажилуулахтай холбоотой гарч байгаа зардлын асуудал буюу костын асуудал бол хамгийн бас яригдах ёстой энэ зүйл байдаг.
Гэхдээ судлаачдын авч үзсэн одоо бүтээлүүдийг авч үзэх юм бол тэр зардлыг багасгах гэдэг энэ үндслэл бол нэлээд дээгүүр бичигдээд байна. Манай дээр ч гэсэн бас нөгөө шүүхийн системийг санаатаагаар удаашруулсан хэрэг маргаан хяшаа төрөх ажиллагаагаа одоо тий санаатаагаар цаг хугацаа авах гэсэн ийм байдлаар бол улсын дээгүүрт ханддаг ийм практик байгааг бол бид нар нөгөө хуульч нар хэлэх ёстой. Тэгэхээр энэний цаана өөрөө нийгмийн зардал бага ихсдэг шүүхийн одоо маргаан шийдвэрлэх ажиллагаа их удаашрсан болоод нийт маргааныг шийдвэрлэх массын хугацаа бол өөрөө нэлээд хугацаа сулжирдаг гэдэг ийм нийгмийн талаас сөрөг үр дагавартай байдаг. За дараагийнх нь тэр шүүхийн ачааллыг багасгах гэдэг дээр бол бид нэр ярихаас өөр арга байхгүй. Ер нь уучлаарай тэр холбооны улс бай бусад өндөр хөгжилтэй улс орнуудад шүүхийн одоо улсын дэд шүүхийн хяналтыг одоо энэ ажиллагааг бага байлгахын тулд хийсэн тэр хязгаарлалтууд дээр нийт хувь хэмжээг бас масаар нь гаргасан байна. Жишээлх юм бол улсын дэд шүүхэд Америкийн нэгдсэн улсын дэд шүүхэд ирж байгаа холбооны улс л да. Гэхдээ ирж байгаа хэрэм гомдлын нийт хувийн 1% нь зөвхөн улсын дэд шүүхээр ордог гэх мэтчлийн одоо өндөр босох тогтоосон холбоотойгоор хандсан маргаан болгоны шийдвэр гэдэг нэг юм байна. За одоо гол асуудал руу оръё. Улсын дэд шүүхийн хяналтын шатны журмаар гомдол гаргах 3 үндслэл дотор бол асуудал байгаа гэдэгтээ санал нэгжээ. Ямар асуудал байгаа юм бэ гэхээр нэгдүгээрх нь анхан болон давзаалдах шатны шүүх хууль хэрэглээний хувьд хоёулаа нэг агуулгаар шийдсэн. Гэхдээ хоёулаа хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан бол яах вэ гэдэг асуудал бол маргаантай болж хувирж байна. Нэг за энэ дээр бол хууль дамжийн нэгдмэл байдлыг хангахын тулд зөвхөн тэр хоёр шүүхийн анхан давзаалдах шатны шүүхийн шийдвэр зөрүүтэй байхаас гадна тэр хоёр шүүх өөрөө хууль хэрэглээний хувьд буруу хэрэглэсэн гэдгийг хоёр системийн хоёулангийн хяндаг механизмыг бол бий болгохгүй бол шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана гэдэг тэр чиг үүргээ бол дутуу төлөв үүсдэг болов гэж харж байна. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь хит их техникийн шалгууруудыг тавьсан. Ерөнхий одоо зарчмын том шалгуур тавиагүйгээс үүдээ чухал одоо энэ гурван үндэслэлд хамаарахгүй чухал асуудлууд цаана хянагдахгүй байх нөхцөл бүрдчихэв. За бусад улс орнуудын зохицуултыг авч үзэх юм бол important issue буюу одоо эрх зүйн зохицуултын хувьд маш чухал асуудлууд гэдэг ийм ангиллыг хийсэл байдлаар гаргаж ирсэн улс орнууд байна. Тухайлбал Японы улсын хувьд бид бүхэн мэднэ Японы улсын дэд шүүх үндсэн хуулийн хяналтаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэн эрүүл захиргааны болоод бусад шүүхийн одоо шийдвэрт одоо дэд шүүхийн хувьд одоо хяналт тавьдаг. Тэгвэл тэр систем дотроо иргэн захиргаа эрүү гурван тухайн хянагж байгаа асуудал нь эрх зүйн учир холбогдлын хувьд ач холбогдлын хувьд чухалчлах асуудал байх юм бол гэдэг ерөнхий цензурыг тавьсан байна. Тэгэхээр хуульч нарын хувьд энэ чухал асуудал юм а гэдгийг нэгдүгээр нухталж гомдоо гаргахгүй асуудал, хоёрдугаар шүүхийн хувьд энэ нь өөрөө чухал эрх зүйн одоо орчны хувьд чухал асуудал үгүй юу гэдгийг бас улсын дэд шүүх тухайн гомдлыг хүлээж авах хэсгээ шийдвэрлэдэг ийм ерөнхий ийм задгаа хайсан мэт боловч хамгийн өрнөн хуульчдын хувьд хамгийн одоо өрнөн хилэлцүүлэг одоо тэ дебейт одоо өгнөх ийм боломжтой салбарыг бол манай орхигдуулсан нэг харагдаж байна. Хоёрдугаар нь ялангуяа иргэний шүүхийн хувьд үнийн дүнгийн асуудлыг бол бас харгалзан үзэх ёстой байлгүй. Маш өндөр үнийн дүнтэй тэр чинь оролцогч талуудаа буюу маргалдагч талуудаа хит их ашиг сонирхол байна гэсэн. За жишээлх юм бол зүгээр системийн хувьд та бүхэн өөр гэж магадгүй common law улс орнууд дээр байна. Австралийн хувьд жишээлх юм бол $750,000 дээш хэрэг маргааныг одоо стейтүүд буюу мужуудын Supreme Court нь уул маргааныг шийдвэрлэдэг. Энэ маргааныг шийдсэн шийдвэр нь зөв буруутай холбоотой асуудлыг бас High Court буюу Австралийн одоо холбооны дэд шүүхийн хяндаг ийм зохицуултууд байна. За мөн юуны хувьд Ирландын хувьд нийтийн эрх ашигтай холбоотой маргаан байх юм бол тийм нийтийн эрх ашигын ноцтой зөрчсөнтэй холбоотой маргаан байх юм бол бас шудраг ёсны үүднээс уг маргааны хянан шийдвэрлэх шаардлагатай маргаан байх юм бол гэсэн ерөнхий шалгуур үзүүлэлтүүдийг тавьсан ийм зүйл бол байгаад байна гэж. Тийм учраас үнийн дүнг харгалзах ч гэдэг юм уу бас ийм тухайн хөндөгдөд байгаа асуудал нь хууль хэрэглээний хувьд бас нэгдсэн одоо хууль хэрэглээний практикийг бий болгож чухал ач холбогдолтой ч гэдэг юм уу эсвэл тухайн хуулийн цаана эрх зүйн зохицуулалт өөрөө оновчтой бус тодорхой бус наривчсан бус байгаатай холбоотой ийм асуудлууд байх юм бол бас улсын дэд шүүх хяндаг бол
тэр чиглэл өгөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр спикерийг гүйцэтгэх гэдэг чиг бүр рүү арайгаа ойртох болов гэж бодож байна. Хоёрдугаарх нь ер нь энэ иргэн ирүү захиргаа гээд 3 маргааны онцлогийг харгалзахгүйгээр хяналтын одоо гомдлыг хүлээж авах 3 үндслийг цулгууд нь голд нь задгаа хайцсан нэг юм асуудал байна. За тэгвэл энэ жишээлбэл эрүүгийн эрх зүйн үүднээс авч үзэх юм бол цаазын ялтаа ус орнууд дээр цаазын яллаар шийдсэн энэ хэргийг бол заавалчгүй одоо дээж үхээр хяндаг энэ систем. За цаазын ялгуу ус орнуудын хувьд бүх насаар нь 20 хайлаар шийдсэн энэ эрүүгийн хэргийг одоо заавалчгүй хяналтын журмаар шийдвэрлэдэг ийм гомдлын асуудлууд бол бас наривчлагдаад яригдахаар байна лээ. Тийм учраас бас энэ хяналтын шийдвэрийн журмаар гомдол гарах үндслийг тодорхойлохдоо иргэн захиргаа гэсэн энэ 3 салбар ирсэн онцлогийг харгалзан үзэж ялгамжтай тогтоох нэг шаардлага нөхцөл үндслэл байж болох юм гэж харж байна. За дараагийн нэг заавал ярих ёстой зүйл бол өмнө нь хэлсэн энэ улсын дэжүүгийн хяналтын чиг үүргийг хязгаарлах асуудал бол иргэний шударга шүүхөөршүүлэлт эрхийн баталгааг хангахтай шууд холбогддог. Энэ нь цаанаа нэгдүгээрт нь процессын алдаатай буюу дүү процессын хэм хэмжээ зөрчигдсөн ийм шүүхийн процедурын явцад эрхэн зөрчигдсөн иргэн уг алдааг бас залруулахын тулд дэжүүгэд хандах алдааг залруулах бүр эрхтэй байх ёстой. За хоёр дахь нь бол хууль хэрэглээний илэрхий алдаа гэдэг ийм хоёр зүйл бол энэ дээр заавал хөндөгдөх ёстой. Хэрвээ хязгаарлалт тогтоож орнол бас улс орнуудад тавьж байгаа нэг зүйл бол шүүхийн ачааллыг бууруулах ч гэдэг юм уу, шүүхийн зардлыг бууруулах ч гэдэг юм уу, ийм зорилгоор шүүхэд хандах эрх болоод давзаалт хяналтын шийдвэрийн шүүхэд гомдол гарах эрхийг хязгаарлаж байгаа юм бол шүүхээс бусад арга замаар иргэн өөрийнхөө хөндөгдсөн, зөрчигдсөн маргаантайгаа эргэцсэн асуудлаа шийдвэрлүүлэх энэ боломжийг бол өргөн хүрээнд бий болох ёстой. Өөрөөр хэлэх юм бол эвлэрүүлэн зуучлалт болоод арбитр, за эвлэрүүлэн зуучлалт арбитраас бусад бас маргааны шийдвэрлэх олон олон хувилбарт арга замууд байдаг. Тэр арга замуудыг тэнцвэртэй хэмжээнд нь хөгжүүлж өөрөөр хэлбэл маргааны шийдвэрлүүлэх хангалттай одоо сонголттой орчныг бий болгох замаар хязгаарлалтаа тогтоосон одоо тэр зай завсраа нөхдөг ийм систем бол байгаа шүү. Тэгэхээр энийг бас тогтолцоонд нь харах хэрэгтэй байна гэж бодож байна. За дараагийнх нь улсын дэжүүгийн хяналтын шийдвэрийн шүүхэд гомдол гарах эрхийг ийхүү одоо бас өмнөхөөсөө одоо хязгаарласан юм бол давзаалт шатны шүүхийн чиг үүргийг илүү тодорхой болгох, түүний хууль хэрэглээ болоод процессын алдааг одоо хяндаг тэр одоо процессыг илүү тодорхой болгох, давзаалт шатны шүүгчдийн мэдлэг ур чадварыг илүү нэмэгдүүлэх гэдэг ийм асуудал бол зайлшгүй хөндөгдөх ёстой. За дараагийн нэг бас хөндөгдөх ёстой зүйл бол улсын дээд шүүхэд ийхүү маргаан шийдвэрлэх ачааллыг багасгах, илүү хууль хэрэглээний нэгдсэн практикийг бий болгох салбар дээр хүч хийж байгаа юм бол улсын дээд шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах асуудал, хууль хэрэглээн дээр тэр одоо тухайн харилцаан дээр хэрэгжилж байгаа тэр хуулийн хэрэглгээний асуудал, тайлбарын асуудал, онол үзэл баримтлалыг одоо маш тодорхой шийдвэртэй дурддаг, шийдвэрийн үндэслэлийн чанарыг сайжруулах асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой гэж харж байна. За ингээ олон зүйл нуршсан бол уучлаарай, ингээ миний ярих зүйл бас. За баярлалаа. Учир бол үйлч хөнгөлөгчдөө. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бас нэг бидний дээд шүүхийн тогтолцоонд бас нөгөө танхимаараа авч хилцдэг хэрэгүүдийг бас оруулж өгвөл гэдэг санаа хэлж ин гэж ойлголоо нэмэлтээр. Тэгэхээр тэрэн дээр бол бас тэр үнийн дүн болон тодорхой нийтийн ашиг сонирхлыг одоо хүндсэн асуудал байх юм бол тухайн одоо хэргийг хэлцээ дээрээс нь танхимаараа хилцүүлээ гэдэг санаа гэж ойлголоо. Зөв учрууллаа. За дараагийн манай оролцогч бол дээд шүүхийн судалгаа мэдээллийн төвийн судлаач Хонгорцол байгаа. Хонгорцол байна уу? За өдрийн мэнд Хонгорцолаа. За спикер нэгээрээ. Сайн байна уу? За өдрийн мэнд төргийн Хонгорцолаа.
Өдрийн минь. За өнөөдрийн одоо хяналтын журмаар гомдол гаргах хэвцэн зохицуулт дэд сэдвийнхаа хүрээнд бас өөрийн байр суурийг илэрхийлэхийг хүсэж байна. За уучлаарай би нэг юу яачих вэ? Надад нэг ажил гарчаад би нэг 5 минут өөр шилжчихээд тэгээ ороод ирж болох уу? Эсвэл нацаг За тэгээ хэмлээ. Багшийн дараа Тэгтэрч багш байна уу? Эцэг дорж өмгөөлөгч байна уу? Окей. Манай Танд өдрийн минь төргий. Эцэг дорж өмгөөлөгч өдрийн минь төргий. За ямар ч сан нөгөө манай нацаг дорж өмгөөлөгчийн хувьд бол цэцэд бол одоо гомдол гарах асуудал яригдж байна уу? Яаж вэ? Нарийн бол туйлчтай цуг одоо үнцөлийн цэцэд процессын үеийн 172-тэй холбоотой гомдлыг гаргасан байна уу? Тусдаа гаргаж байна уу? За мэдээж энэ одоо хэлтийн цэцтэй холбогдуулаад өөрийн байр суурийг бас оновчтой товч илэрхийлээч гэж хүсэж байна. Бас манай цаг нэлээд явсан байна. За бүгдээрээ өдрийн минь төргийа. За ерөнхий агуулгын хувьд бол нэг хоёр асуудал байна. Нэгт бол яг энэ хуулийн зөвөр хэрэглээ ямар байна вэ гэдэг нэг асуудал байна. Тэрнээс цаашаа болоод ер нь энэ хуулийг одоо энэ хэрэгцээ зохицуулт нь одоо үндсүүлэлтэд нийцэж гэнэ үгүй гэдэг юм асуудал. Тэр эхний асуудал болохоор үндсүүлэлт яг энэ бол зөвхөн иргэний асуудал бас биш байгаа. Ерөөсөө энэ бол өрийн иргэн захиргаа ерөөсөө гурлан дээр адилхан ороод ирсэн. За практикт бол би захиргаанд нь бол хоёр үндслээр нь гомдол гаргацсан. Иргэний танхимд бол нэг үндслээр нь гомдол гаргацсан. За захиргаанд бол би ямар үндслээр болохоор хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны журам зурсан байна гэдгийг бичиж өгсөн. Бичиж өгтөө бол ийм анхны шүүхийн шаардсан баримтыг захиргаа ирүүлээгүй байхад өөр баримт ирүүлээд тэр баримтын шүүх үнэлээд нэхэмжлийг хэрэгсэхгүй болгочихсон. Давхан тэрийг хэвээр үлдээж. Тэгэхээр хяналтын журмаар энэ бол шүүхийн шаардаагүй баримтыг шүүх үнэлж байгаа нь бол хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөө гэж бичиж өгсөн чинь хяналтын шат бол юу гэсэн мэгтэй зүгээр 100 одоо энэ хууль заасан шаардлагыг хангахгүй байна. Хүлээн хос татгалзгаа л гэж. Яагаад татгалзаж байгаа гэдгээ тайлбарлаг. Ерөөсөө шүүгчнэр санал гаргав. Дараагийн үндэслэл нь олцтой зэрэг мөн захиргаан дээр анхан шатн дээр нэхэмжлэгч өмгөөлөгчөөр орсон анхан шатн дээр нэхэмжлийг хангаж ийдсэн давжаалдах шат нэхэмжлийг хэрэгсэхгүй болгоо шийдвэр өгч юм. Тэгэхээр одоо бол яасан мэгтэй зэрэг анхан давх хоёр хуулийг дөрөв хэрэглээд байна. Анхан бол энэ газрын хуулийг ингэж тайлбарлсан энийг бол зөв гэж үзэж байгаа. Энийг давх ийм юм үндэслээр буруу хэрэгжилж байна гэдэг зэрэг мөн нийт зөвчөд хуралдаанаар хэлцүүлэхээс татгалзлаа л гэдэг. За 3 дахь асуудал улсын дэд шүүхийн тайлбарын тухай асуудал. Яг энэ асуудлаар иргэний иргэн танхимд гомдол гаргачаад байж байгаа. Тэгэхээр түрүүн хэд хэдэн хүмүүсийн яриан дотор гарч ирээд байна. Энэ улсын дэд шүүхийн тогтоол бараг байхгүй энэ төр гэж. Энэ эргэцсэн мэдээллийн нэгдсэн сан одоо эргэцсэн мэдээллийн нэгдсэн систем. Энэ дотор байгаа энэ улсын дэд шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон ямар ч шийдвэр байхгүй байна. Нэгэнт улсын дэд шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр байхгүй учраас энэ шийдвэрүүд хүчинтэй. Тэгэхээр яг энэ үндслээр бол би иргэний иргэн танхимд гомдол гаргаж явж байна. Одоо ч яаж хийх юм? Тэгтээ зэрэг архад нөгөө 172 заасан шаардлага хангаагүй гэж үзлээ гэдэг тэр буцаачвал яах вэ? Тэгэхээр эндээс зүгээр гарцсан хоёр янзын арга зам гэж би зүгээр харж байгаа. Нэг арга зам нь бол юу вэ гэхдээ зэрэг энэ үндсүүлийн цэцэд баясгалан битэр бичээд явуулсан байж байна л да. Тэр нэг дэх арга зам нь бол үндсүүлийн цэцээр маш хурдан түргэн энийг хуралдуулаад энэ болохгүй гайн заалтыг төдгөлзүүлж өргөх нэг юм арга зам. Нөгөө арга замыг юу гэж бодож байгаа гэхээр зэрэг энэ улсын дэд шүүх ер нь бол за татгалз тогтоол гаргая. Татгалзаж байгаа юм бол яагаад татгалзаад одоо ч болоод нэхэмжлэг анхан шатны шүүх хүлээн хос татгалзахдаа татгалзлаа заадаг. Ийм үндэслээр татгалзаж байна гэж тайлбарладаг. Тэгвэл улсын дэд шүүх энийг хэрэг хүлээн хос татгалзаж байгаа юм бол яагаад татгалзаж байгаа? Тэр татгалзлыг одоо ямар нэг байдлаар дор хажны 3 өгүүлбэрээр, дор 4 өгүүлбэрээр тайлбарладаг ийм систем рүү оруулах тал дээр л хуульчид аялалдаас хамтарч ажиллаж
ийм зөв ахаа 3 дахь замын юу гэдэг зэрэг яг одоо энд байгаа хуульчдын хувьд эрх ашиг нь өмгөөлөгчний хувьд мөн эрх ашиг нь хөндөгж байгаагийн хувьд хууль тогтоох байгууллагад улсын хурлын гишүүдэд одоо ийм байна одоо. Жишээлбэл захиргааны танхим бол ингэдэг юм байна. Магадлалыг хэвээр үлдээсэн бол 40% нь магадлалыг хэвээр үлдээсэн. Гэтэл иргэн бол 27% нь магадлалыг хэвээр үлдээсэн. Тэгэхээр энэ юу хэлээд байна вэ гэхээр зэрэг энэ бол цаана үлдээд байгаа хувьд бол өөрчлөлтүүд ороод ямар нэг байдлаар болд юм. Ямар нэг асуудал болоод байгаа юм. Тэгэхээр энэ бол яг энэ бүх хяналтыг алга болгож байгаа нь болохоор энэ хуулийн заалт нь хүлээн авахаас татгалзаад тогтоолгоор нь тогтоолд нь гомд гарахгүй тогтоол энэ гомдлыг хилцэхээс хуралдаанд хэргийн оролцогчдыг оролцуулахгүй. Энэ өөрөө нөгөө үндсэн хууль дотор байгаа шүүхийн шийдвэр улсын дэвшгийн хяналтаас гадуур байхыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна. Тэгэхээр маш хурдан одоо энэ асуудлаар одоо шийдвэрүүд гаргуулах бол одоо болохоо хэлж байна л гэж. Одоо би чинь захиргааны эрх зүйн багш хүн одоо захиргааны эрх зүйн чиглэлээр одоо 2 удаа хяналтын гомдлоор гарчаад 2 онцгой зэрэг нэг бол би худлаа яриад идэл худалч хүн болж таарч. Одоо онлын мэдлэггүй худлаач бол оюутнуудад яриад идэл хүн болж хараг. Надад бол бодит байдлаар практикээр бол шийдвэр магадлалыг давхраар нь хүчингүй болгоод нэхэмжлийг хангуулж исэн тохиолдлууд нэлээд олон. Шийдвэр магадлалыг давхраар нь хүчингүй болгоод нэхэмжлийг хэрэгсэхгүй болгож исэн тохиолдолд хэд хэд л байж л байна. Ер нь бол нэг жилдээ дундаж үзүүлэлтээр бол нэг 3-4 удаа ийм тохиолдолд гарчаал дээ. Тэгсэн чинь одоо бүр 2 гомд гарсан хоёулаа баг болчихно гэдэг. Тэг энэ бол яхахгүй одоо юу гэдгийг анхаарал хандуулахаас өөр зүйлгүүл гэж тэгжэл харж байгаа юм да. За ингээ ярих зүйлээ босгож байна. За байр суурь илэрхийлсэнд баярлалаа. Ерөнхийдөө бас одоо биднээс хамгийн гол нь нөгөө одоо 3% гомдлыг хилцэхээр одоогийн байдлаар гомдол гаргасан нийт тий гомдлын 3% дээж өг хилцэхээр үлдэгдлийн өнөгчн татгалцсан байгаа. Тэгэхээр нацад орж өмгөөлөгчийн хувьд бас нэг гаргалгаа гаргаа тий ямар ч сан шууд үндсэн хуулийн цэцэн улсын хурал гэдэг ийм субъектүүдийг одоо хугацаа алдаад байна. Тэгэхээр тогтоолд өөрчлөлт оруулах одоо гарц хайж байна. Тэгэхээр тэр нь бол одоогийн байдлаар шийдэгдэг байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр би бол хуульчийнхаа хувьд харахад одоо мэдээж нөгөө татгалзсан тогтоолоо авсан манай одоо 97% гомдол гаргасан субъект одоо хуульч өмгөөлөгчдөр хэргийн оролцогч нар байх юм бол дахиад энэ одоо татгалзсан тогтоолдоо өөрчлөлт оруулаач, татгалзлын үндслэлээ тодорхой тайлбарлаач гэдэг байдлаас гомдол гаргах энэ шатаа одоо хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Яагаад бид нар ингэ гомдолтой байгаад байна гэхээр одоогийн байдлаар би бол нэг 2 татгалзсан тогтоолыг миний одоо ажиллаж байгаа хэрэг биш өөр татгалзсан тогтоолыг бол харсан. Тэгэхээр тэн дээр болж айгүй харамсмаар байдаг нь ерөөсөө л биднөөсийн одоо энэ татгалзсан тогтоол ер нь бол бүх шүүхээс гарч байгаа эрх зүйн баримт бичгээр нөгөө шийдвэрийн үндслэл бол ийм хангалттай биш байгаа болохоор бид нэр одоо ийм гомдолтой байгаад идэг тий түрүүн бас очрол өмгөөлөгч түрүүн бас хэлсэн. Ерөөсөө л бид нэр цаасаараа харьцсан цаас дээр шүүхийн одоо ажил бол цаасан дээр гарцсан. Цаасан дээр бид нэр одоо хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдлаар ингээд бичигдсэн байх юм бол өнөөдөр хуульчдын хувьд одоо ямар нэгэн байдлаар гомдол маргаан тэмцэлгүй ингээд байх юм аа. Одоо шүүхийн шийдвэрийг албан ёсоор ингээд хүлээн зөвшөөрөх юм үндэслэл бол шүүхийн шийдвэр дэлгэрэнгүй байх байдаг. Тэгэхээр түрүүн бас нэг бас нацад орж өмгөөлөгч хэллээ. Иргэний хэргийн хувьд одоо иргэний хэргийн 27% нь одоо хിവэр үлддэг гэхээр 73% нь давзаалах шатн дээр өөрчлөлт орж ин гэсэн үг шүү дээ. Тэ мөн үү? Зүгээр магадaltaй дахиад цаа нөгөө шийдвэр магадлал давхраараа бас тэр бас зүгээр тийм. Тэгэхээр ингээд 73% жишээлбэл өөрчлөлт орж ийн гэдэг бол дээд шүүхээр шийдвэр магадлалтай өөрчлөлт орохоор чинь дахиад дээд шүүхээр бараг арай өөр юм байна. Энэ нөгөө шийдвэр магадлал үлдэх ахаа магадлал үлдэхэд энэ хоёрын нийлбэрээрээ бол иргэний танхим дээр 56%, захиргаан дээр 67% билээ. Тэгэхээр захиргаан дээр 67 гэхээр захиргаан дээр бол 33% бол тэд нар хүчингү болно, эсвэл буцна, эсвэл гэдэг юмнууд нэмэлт өөрчлөлтөд орно гэсэн тийм. Иргэн дээр бол 44% юм. Тэгвэл ядаж зүгээр 44% нь ингээд
нийлбэр байдлаар гэж үзэх юм бол 44% нь баг дээд зүгээр хилцээр юм шиг бидний тоо харагдахаар үнэ үү? Мөн. Тийм гэхдээ одоогийн байдлаар одоо энэ статистик тоноос харж байхад одоо дор хаяжээр нэрсэн гомдлоо дор хаяад хамгийн багадаа гэж зүгээр 50% авч үлдчихэд тэд нэр одоо нэг хяналтын ажил хийх хэрэгтэй болж харагдаж байна. Гэтэл одоо бол юу гэхээр 3% нь авч үлдчихээ 3%-аас одоо яа нэгтэй зэрэг чи одоо тэгээд нөгөө онлын үндэслэл, хууль зүйн үндэслэл тайлбарлах болохоор одоо онлын хүмүүс одоо судлаачид агш нар бол энэ үнэхээр гомдож үлдээд байгаа байхгүй. Тин чи онлын үндэслэл бичээд байгаа. Хууль эрхлэлийн үндэслэл бичиж өгöd байхад ганцхан хөлбөр бичээд одоо зүгээр бид нар зүгээр хамгийн энгийнээр ингэ бодоод байна. Бид тав хэргийг хэлцүүлэх хэрэгтэй зэрэг лайлаа бич гэж лайл гэж хаях гэдэг байгаа байхгүй. Энийг хэлцүүлэх хөвгтэй би гараа өрөхгүй зүгээр суугаад байвал намайг татгалцсан тооцоод тэгэл хүмүүс гар өрөхгүй заазаа гэсэн. Ийм л одоо хэрэг хэлцгээс өөрөө зайлшилсан бичгээс зайлшилсан ийм л нөхцөл рүү шүүхийг түлхэж оруулаад байгаа юм. Та юу ястаа нацаг дурж гүшээ өнгөлөгч одоо таны гомдлыг хилцэх одоо процесс оролцсон уу? Оролцоо энэ чинь нөгөө хуулиар угаас оролцохгүй гэж заасан. Тэгэхээр яг бас энэ гомдлыг хилцэх процесст оролдоо хүлээж авах хилцэх хэсгийг одоо процесст оролцохгүй байх гэдэг бас одоо процессын хувьд одоо бас шудраг биш байна гэд хуучнаар бас саналаа гаргаж байна шүү дээ. Түрүүн бас дорчготой бас хэлсэн тийм. Энэ нөгөө хууль дотор л байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө түрүүн дорчготой хэлээд шүү дээ. Ерөөсөө энэ чинь өөрийнхөө хэрэглэх хуулийг маа гэж өөрөө өгч жагаад тэрүүгээрээ батлуулаад ингээд зайлшийгээд ингээд чинь өөрөө болохгүй байхгүй. Ерөөсөө. За ямар ч сан бас тоотой дээрэс нь бас энэ одоогийн байгаа эрх зүйн одоо хууль тогтоомжийнхаа хүрээнд те бас тодорхой гаргалгаа гаргах гад ингээд бас одоо өөрийнхөө санаа туршлагаа бас хуваалцсан ачаад орж үйлч хөнгөлөгчтэй баярлалаа. За хонгор зүйл байна уу? Хонгорчлаа. Байна. За. За баярлалаа ороод ирсэнд. За бас яг хонгор зүйл одоо би мэдээж одоо энэ хуулийн өөрчлөлтөд холбогдуулаад болон ямар нэгэн байдлаар судалгаа бол гарах боломжгүй байгаа гэдгийг боломжгүй цаг хугацааны үед байгаа гэдгийг бас бид нар бас ойлгож байгаа. Гэхдээ бол бас яг энэ процессын хуулийн өөрчлөлтөд холбогдуулаад бас шүүхийн мэдээлэл судалгаан дээр ажиллаж байгаа судлаачийн хувьд бас өөрийн байр суурийг илэрхийлээч. Түрүүн бас манай оролцогч нар спикерүүд бас хэлсэн одоо энэ ямар нэгэн байдлаар энэ хууль тогтоомжид ингээд өөрчлөлт оруулахдаа одоо цаг хугацааны хувьд ингээд хэдийгээр төвшөлттэй одоо энэ дээд зүрхийн аль бисний тайлбар хууль хэрэглээний хувьд гархан зүйтэй үүнийг үндэслээд одоо нийцэг байх юм болвол гэдэг үндслээр гомд гарах байдлаар ингээд хуульчсан одоо төвшөлттэй боловч цаг хугацааны хувьд ямар нэгэн байдлаар судалгаанд нийцэг үгээр одоо маш хурдан хуулийн одоо хэрэглээнд ингээд дааш мөрдөд эхэлчихэж байгаа нь бас сөрөг үр дагаврыг үүсгэж байна гэдэг бас байр суурийг манай спикерүүд хэлж байна. Тэгэхээр та бас одоо эдийн сэдвтэй холбогдуулаад одоо шүүхийн судалгаа мэдээллийн судлаачийнхаа мэдээллийн төвийн судлаачийн хувьд бас өөрийн байр суурийг илэрхийлээч гэж хүсэж байна. За баярлалаа. Өнөр жаргал өдрөөртөө баярлалаа. Би нэг ярих юм энэ нөгөө дэлгэцээ нэг шеэрлэхэд үзье болох нь яах нь. За болж байгаа болов миний дэлгэц болж байна. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг хонгор цул гэдэг шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнд судлаачаар ажилладаг ийм хүн байгаамаа. Тэгээд өнөөдрийн сайхан хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа иргэний эрх зүйн хороо болон бусад одоо хуульчдын холбооны бусад хороод бас талархснаа илэрхийлье. За мөн мэрэгжил туршлагаар одоо улмаг намайг одоо энэ бүр панелист буюу одоо илтгэгчээр ингэж урьж оролцуулсан Отгонбаатар өмгөөлөгч бас талархал илэрхийлье. Отгонбаатар өмгөөлөгч яагаад намайг ингэж оролцуулахаар урилга тавьсан бэ гэхээр би нэг модин 2020 онд нэг хяналтын шатны шүүхээс одоо анхан шатны шүүхийн шийдвэр давлзаалт шатны шүүхийг нөгөө хүчингү болгож буцаагаад байгаа үндэслэлүүд дээр нэг сонирхол судалгаа хийсэн. Нээлттэй нэгэн формын шүүхийн шийдвэрийн дүүн шинжилгээ гэсэн төслийн хүрээнд тэгээ энэ судалгааг бас олж харсан юм шиг байлээ. Тэгээд өнөөдрийн энэ хэлэлцүүлж байгаа энэ хяналтын журмаар гомдол гаргах эрх зүйн зохицуулалт гэдэг дэд одоо хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд таны энэ судалгааны ажил бас
холбогдохоор шинжтэй байна. Та энэ судалгааныхаа ажлыг бас танилцуулангаа бас энэ хилцүүлж байгаа сэдвтэй холбоотой өөрийн санал бодол байр суурийг илэрхийлээч гэд надад одоо найрсгаар хүсэл тавьсан. Тэгээ за миний би одоо ингээд бас яг ч бас шүүгчээр ч юм уу өмгөөллөөр ажилтгүй ийм хүн хідээчиг бас ийм процессын асуудлаар бас нэг санал бодлоо хуваалцахаар ингээд зоригшуулуудад ороод ирсэн байгаа шүү. Тэр төслөөдлийг бас анхаарч үзээрэй гэж хэлсэн. Бусад панелистуудтайгаа харьцуулахад за тэгээд өнөөдрийн сэдвийн агуулгын хувьд болохоор яг тэр өмнө хийсэн судалгааныхаа зөвхөн нэг зарим хэсгийнх нь одоо өнөөдрийн сэдвт холбогдож болох үзлэг хэсгийн товч танилцуулаад тэгээд дараагийн нэг ярих асуудал нь болохоор энэ бусад орны хууль зүйн зохицуулалтын хяналтын журмаар гомдол гаргах дээр яг ямар үндслүүдийг авч үзсэн байдгийг энэ ганц орны жишээн дээр нэг товч танилцуулаад тэгээд одоо бусад илтгэгч нартайгаа адилхан өөрийнхөө хувь хүнийхээ одоо санал сэтгэл бодлоо хуваалцъя гэж бодож байна. За тэгэхээр тэр судалгааных нь ажил нь болохоор нэг ийм сэдвийн хүрээнд хийгдсэн. Улсын дээд шүүхээс иргэний хэргийн шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгоод хэргийг дахин хянан хилцүүлэхээр буцаасан үндэслэл хийсэн дүн шинжилгээ гэдэг ийм нэртэй нэлийн урт нэртэй ийм судалгааны ажлыг тэр шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ хийх төслийн хүрээнд хийсэн юм байна. Тэгээ яагаад энэ сэдвийг сонгоно судал болсон тэр шалтгаан үндэслэл нь юу юм бэ гэхээр энэ ерөөсөө л юу яадаг л да шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил болгон гаргадаг шүүн засаг ажиллагааны Монгол Улсын шүүн засаг ажиллагааны статистик гэдэг байдаг. Тэр одоо 13 оноос эхлээ шүүхийн ерөнхий зөвлөл гаргаж байна. За 13-аас 19 он хүртэл одоо тоо мэдээлэлт нь бол тулгуурлаад харах юм бол одоо анхан шатны шүүхийн шийдвэрийн за 25-аас 30% буюу одоо 3/1 нь бол давзаалтах шатн дээр бол хүчингүй болж байна. За анхан давах дээр хянагдаад ингэ хүчингүй болсон. За тэгээд үйл барам ахиад хяналтын шат буюу 3 дахь шатны одоо эцсийн шатны шүүхтэр ирээд ч гэсэн бас ахиад шийдвэр магадлалуудын 10-аас 15% гэдэг чинь бас нэлээдгүй өндөр хувь нь хүчингүй болоод за ингээд дахин хилцүүлэхээр буцаад юм хяналтын шатны шүүхээс гэдэг ийм тоо баримт бол тэр олон нийтэд нээлттэй болсон шүүхийн статистикаас харагдаж байгаа. За эндээс юу харж ийн гэхээр энэ шүүхийн шийдвэрчин өөрөө чанартай гардаг юм уу, доктортой байдал хангагдж байгаа юм уу, шүүхийн шийдвэр чанар доктортой байдал нэлтэд сул байгаа юм шүү гэсэн нэгдүгээр асуудал үүсэж байгаа. За тэгээд хоёр дахь нь болохоор яг нэг юм 3 үр дагавар байгаад байх шиг байна. Сөрөг үр дагавар энэ тоон үзүүлэлтээс харахаар нэг нь болохоор тэр хэргийн оролцогч талаас хэлэх юм бол энэ шүүхээр хэрэг маргаанаа шуурхаа шийдвэрлүүлж зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолох энэ байдал бол хэргийн оролцогч талаас бол зөрчигдөд байгаа юм байна. За процессын хууль талаас бол энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө хууль ёсны дагуу явагдах гэдэг энэ байдал алдагдаад байгаа юм байна. За яг шүүхийн талаас нь хараад хэлэх юм бол энэ ахин дахин хэрэг ингэж хүчингүй болоод 3 шатныхаа шүүхийг хэд дахин тойроод байхаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр нөлөөтэй байдал алдагдсан. За тэгээ цаашлаад одоо энэ шүүхийн шийдвэр болон шүүхэд хэрэгдээ итгэл алдагдах ч гэдэг юм уу ийм 3 сөрөг үр дагавар гараад байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг яавал засварлуулж болохын ямар боломжит хувилбар байгаа гэдгийг ийм л одоо сэтлээс энэ судалгаа хийхээр болсон юм. За тэгээ судалгааны зорилгын хувьд яг мэдээж энэ буцаагаад байгаа үндэслэлийн гол нь олж тогтооё. За дараа нь хэрвээ энэ хүчингүй болоод байгаа үндэслүүдийг олоод тогтоочих юм бол үүнээс өргөсөн сэргийлэх ямар арга зам байгаа юм. За цаашлаад одоо энэ иргэний процессын хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдж байгаад одоо энэ коронавигийн нөхцөл байдал болов уу явна гэдэг намжмал байдалтай болцсон байгаа. Тэгвэл энэ иргэний процессын хуулийн шинжилсэн найруулга, иргэний процессын хуулийг өөрчлөх энэ тохиолдолд бол тэр одоо хуулийн төсөл боловсруулж ажлын хэсэгт одоо санал дүгнэлтээ хүргүүлэх энэ хуулийн зарим зохицуултыг сайжруулахтай холбоотой дүгнэлт санал гаргая гэж ийм зорилго тавиад хийсэн байгаа. За яг хүрээ арга зүйн хувьд болохоор 2015 онд дээшүүгээр шийдэгдсэн нэг 107 тогтоол байгаад байгаа энэ буцаасан. Тэр хүрээнд л хийсэн. За яагаад ийм амар хуучны одоо 6 жилийн өмнөх хэрэг дээр хийцсэн бэ гэхээр энэ судалгааны санал гаргасан он нь 19 он, за 20 он дуусгаж өгсөн. За тэгээд 19 оны байдлаар 17, 18 ч юм уу сүүлийн онуудынхаа хүрээнд хийдэг юм уу гэтэл чинь нөгөө сүүлийн он байх тусмаа нөгөө шийдвэрүүд нь шүүхтэрээ байгаад байдаг. Тэгэхээр нөгөө манай шүүхийн шийдвэр чинь та бүхэн мэдэх бах та одоо шүүхийн шийдвэр дүн шинжилгээ хийдэг ч юм уу шүүх өмгөөлөгчөөр ажилладаг их товчхон байдаг. Нэг 6-7 нүүр байдаг. Тэгээ тэрүүгээр нь болохоор бүх одоо тухайн хэргийнх нь үйл баримт за ямар нотлохонд авагдсан хавц зэрэг за тэрийг нь яаж одоо шүүхээс
дүн шинжилгээ өгч түүнийг одоо шийдвэрээ гаргасан ч гэдэг юм одоо бүх байдлаар бол дэлгэрэнгүй шиг их товчхон гардаг. Тэгэхээр ерөөсө хавц цэцэргийн үндэс танилцъя гэж одоо санал гаргасан юм а. Би хамтарч хийсэн дээр судалгааг тэгээд нэг бололцооны хоёроор 2 хүн учраас 4 хавц цэцэрэг авч үзсэн юм байна. Тэгээд 15 он гэдэг нь болохоор нөгөө сүүлийн он болохоор шүүгтэр байчин хавц цэцэрэг очиж үзэхэд хэцүү. Тэгэхээр нөгөө төрөлцсөн архив дээр шүүхийн төрөлцсөн архив дээр төвлөрч хадгалагдж байгаа он гэхээр 15 оноос байсан шүү. Энийг бас нэг давхар сануулаа хэлчихье. За ийм хүрээнд одоо хийсэн гэсэн үг судалгааг. За тэгээд дүн шинжилгээ хийгээд ямар дүн гарсан бэ гэд тэрийг нь одоо танилцуулчихъя. Тэгэхээр 107 хэргийг одоо буцаагаад байгаа үндэслүүдийг судлахаар янз бүрийн үндэслүүд бичигдсэн байгаа тогтоол дээр. Тэгэхээр энийг нь одоо ингээл нэг бүршлийн ингээл бүртгэж тэмдэглээд тайлан босгоход төвхтэй ойлгомж муутай болох байсан учраас үндэслэний 3 багцалцсан. Тэр нь болохоор хуулийн дээр байдаг да нөгөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэхий байх гэдэг заалтан дээрээ тулгуурлаад материаллык хуулийг буруу хэрэглэсэн. За процесс хуулийг зөрчсөн ч гэдэг юм уу тийм материаллык болон процессын хуулийн зөрчилтэй 3 дугаар асуудал нь болохоор тэр шүүхийн шийдвэр үндэслэхий болоогүй одоо яг нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ч гэдэг юм уу үнэлэх бүрдүүлэх цуглуулах ажил гээд яг нотлох баримттай холбоотой нэг ажиллагаа хангалттай зөв зохистой хийгдээгүй улмаас тэр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэдэг нэг ийм 3 үндсэн зөрчил байгаа юм байна гэд ингэж багцлаад тэр 107 тохиолдлоо. За тэгээд тоолоод одоо ингэж үзэхэд бол мэдээж тэр 107 тогтоол болгон дээр бол саяны 3 багцад гурвуулангийн агуулсан тийм холимог зөрчилтэй хэрэгүүд мэдээж дийлэнх нь байсан. Зарим хэрэгүүд болохоор зөвхөн эрх зүйн харилцаа зөв тодорхойлоогүй буюу одоо тэр материаллык хуулийн зөрчилтэй ч гэдэг юм. Зарим нь болохоор зөвхөн одоо процесс ажиллагааны журамч гэдэг юм. Зарим нь одоо эрх зүйн харилцаа зөв тодорхойлоогүй эсвэл хэргийн үйл баримтаа бүрэн тогтоож гэдэг юм. Иймэрхүү байдлаар хоёулангийн ч юм уу гурвуулангийн аль нэгийн ч гэдэг юм холимог байдлаар байсан. Тэгээд давхардуулсан тоогоор тэрийг нь аваад үзэх юм бол яг дийлэнх тохиолдол нь бол энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамж өртсөн гэдэг байдал гарч байгаа юм л да 76 тавтагдсан тоогоор. За 70 нь бол хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогүй юм байна. За дараагийнх нь зөв харилцааг тогтоож чадаагүй гэдэг 19 тохиолдол харьцангуй бас бага талтай ийм байгаад байгаа. За тэгээд энэ хэргийн яг хөө тэр эхний хоёр нь бол харьцангуй тодорхой байх. Дараагийнх нь тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамж өртсөн гэдэг тэр нь хуулийн дээр нэг бас нэг заалтай байдаг баг. За энэ тэгээд яг ямар тохиолдлууд байдгийм бэ практик дээр яг ямар бодиттой үндэслүүд байдгийм бэ гэдэг нэг 107 тогтоолдоороос дурддагдсан тохиолдлуудаа ингээд шүүгээд үзэхээр за яг нэг бас үндсэнд нь 3 ангилаад хэлчих болно. Тэр нь болохоор нөгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ихэнх үе шатанд үүсэж байгаа нэг хэдэн зөрчлүүд байгаа. Тэр нь болохоор энэ хэргийн оролцогчдын эрх зүйн байдал нь тодорхойгүй ч гэдэг юм уу, шүүхэд төлөөлөх бүрийн эрх нь тодорхой бус. За 3 дахь чиглэлийн эрх ашиг сонирхлын зөрчигдсөн байна. Иргэний хэрэг үүс өрсөн нөхцөл бүрдээгүй байна. Хэмжлийн шаардлага үндэслэхийг бол тодруулаагүй байна. За зохиогчдод эрхүүр тайлбарж өгөөгүй байна. Эрхүүргийн зөрчсөн байна. Ихэмжил сөрөг ихэмжил гардуулах журамж өртсөн байна. Хэргийн материалтай танилцуулах журамж өртсөн байна. За хуралдааны тов мэдэгдээгүй байна ч гэдэг юм уу юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ихэнх үе шатнд тэр процессын хуулийн дүрм журмыг сайн мөрдөс сахиулаагүйтай холбоотой ийм нэг хэдэн зөрчлүүд ажиглагдж байгаа. За дараагийнх нь бол тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэрэг үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж явах явцад үүсэж байгаа нэг хэд хэдэн зөрчлүүд байгаа. За тэр нь болохоор энэ хэргийн оролцогчоос гаргасан хүсэл шийдвэрлэх журмыг зөрчсөн юм байна. За шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг гардуулах, хөрвүүлэх, мэдэгдэх журам. За шүүгчийн тогтоол захирам шийдвэрт гомдол гаргах журмууд. За тэгээд шүүхийн тогтоол, шүүгчийн захирам шийдвэрт гаргасан гомдлыг энэ шийдвэрлэж байгаа ажиллагаан дээр бас алдаа зөрчил байна гэсэн ийм тохиолдлууд байгаа. За дараагийн нэг том бүлэг асуудал нь болохоор нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх, шинжилэн судлах, үнэлэхтэй холбоотой журмуудыг зөрчсөн байна гэсэн. За дараагийнх нь бол яг тэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэлээд сүүл шат руу орох асуудлууд байгаа. Тэр нь болохоор энэ хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдсэн байж тээ ч гэдэг юм уу. Хэргийг нийтдэх тусгаарлах журмаа зөрчсөн юм байна. Хэмжлэгч хариуцагчдыг солих журмыг зөрчсөн байна ч гэдэг юм уу. Хэргийг шүүх хуралдаанаар хилцүүлэхээр шийдвэрлсэн байгаа нь өөрөө үндэслэгүй байж ч гэдэг юм уу. За дараа нь тэр хурал болоод дууссаны дараа тэр хуралдааны тэмдэглэл нь одоо хангалттай одоо ярьсан хэлснээс зөрүүтэй бичсэн байна ч гэдэг юм уу. Тэмдэглэл нь хугацаагаар оройтч гарсан ч гэдэг юм уу. Энэ тэмдэглэл шүүх хуралдааны тэмдэглэлд орсон асуудлууч гэдэг юм уу.
Нэг иймэрхүү багц асуудлууд төр тогтоолууд төр дурддагдсан байсан. За энэтрээс болж шүүхийн шийдвэр хүчингүй болж дахин хилцүүлэхгээр давзаалтах руугаа ч юм уу анхан руугаа одоо ингэж буцдаг болох нь бол энэ 2015 оны 107 хэрэг дээрээс бол харагдаж байгаа. За тэгээ хавц тэрэг бас эндээс нэг аваад үтсэн байгаа. Нэг дөрвөн хавц тэрэг. За тэрийг бол одоо яриад яах вэ? Яг энэ сэдвтэй шууд холбоогүй цаг байгаа учраас за нэг ийм бол үр дүн гарсан судалгаанаас. За тэгэхээр эндээс дараагийн хэлэх юм нь юу вэ гэхээр энэ хэрэг хяналтын шийдвэрлэх ажил одоо энэ судалгаа нь бол ийм ерөнхийдөө бол одоо бол өнөөдрийн сэдв чинь болохоор юу байгаа даа шүү дээ тий. Одоо энэ хэрэг хяналтын шатаар гомдол гаргах буюу одоо хяналтын шат руугаа гомдол гаргах одоо эрхтэй үгүй гэдэг асуудал байхад чинь миний танилцуулсан судалгаа болохоор аль хэдийн хяналтын шатандаа гомдлоо гаргаад одоо хянуулаад за тэгээд үнэхээр өмнөх хоёр шатны шүүхийн алдаа зөрчлийг хяналтаас нь илрүүлээд ингээ буцаас нь нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ болчиход байгаа юм л да. Тэгээ энэ судалгаагаа яаж өнөөдрийн сэдвтэй холбож одоо тайлбарлаж болох вэ? Одоо эндээс юу бодогдож байна гэхээр нэг ийм хэдэн асуудал үүсэх болов уу гэж би дотроо бодож байгаа. Тэр нь болохоор энэ хэрэг хяналтын шийдвэрлэх ажиллагааны энэ журам зөрчсөн тохиолдол болгон өөрөө хяналтын гомдол гарах үндэслэл болох юм уу? Эсвэл одоо энэ шүүхийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинжилсэн найруулга гэдэг байгаа тийм энэ хуулийн дээр чинь сая процессын шинжтэй зохицуулалт орж ирээ. За тэгээ их хуулийн дээр нэмэлт өөрчлөлт орчоод байгаа. Тэрний дагуу бас эсвэл шүүхийн шийдвэрт тэр нөлөөсөн тийм зөрчлөл нь өөрөө хяналтын шатны шүүхээр гомдол гарах үндэслэл болох юм уу тийм. За дараагийн нэг хөндөгдөх асуудал нь хяналтын шатны шүүхийн чиг үүрэг нь өөрөө ямар байх ёстой юм бэ? Буюу одоо зөвхөн доод шатныхаа шүүхийн шийдвэрийг хууль ёсны байх юм уу хууль ёсны байх буюу одоо эргэцсэн үндэслэлтэй болсон эсхийг нь хянаад хууль хэрэглээний нийгмэл байдлыг хангуулах нь одоо дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн үндсэн чиг үүрэг байх юм уу? За саяны тэр нэг өмнө нь бол одоо энэ процессын зөрчлийг хянаад байсан чинь өөрөө энэ хууль зүйн факт үйл баримтлаас хянахгүй байгаад байгаа болчиход байна шүү дээ тийм. Одоогийн шинжилсэн найруулга болон их хуулийн нэмэлт өөрчлөлт энэ нь одоо хэр зохимжтой байгаа юм гэх тийм. За тэгээд мөн бас бусад илтгэгчнэр ч бас яриандаа дурдлаа одоо хяналтын шатны шүүхийн ачааллыг нь бууруулад за үндсэн энэ хууль хэрэглээний яг бусад орны жишгээр хэлээд л байна л да тий. Хууль хэрэглээний нийгмэл байдлыг хангуулах энэ үндсэн чиг үүргийг хадгалаад аваад яваад ингээд энэ зохицуулалт ороод ирсэн байна гэхэд чинь за тэгвэл тэр давзаалтах шатны шүүх нь өөрөө хэр их чиг үүрэгтэй байгаа юм тий. Шүүхийн эрх хэмжээ нь одоогийн хуулийн зохицуулалтаараа оновчтой байгаа мó гэсэн асуудлууд бол урган гарах болов энэ өнөөдрийн асуудлаар хилцэгдэх болов гэсэн анхаарлын төвд байх ёстой болов гэж би бол ингэж бодож байгаа. За дараагийнх нь бол за яг сая бол тэгээд ярихад энэ өмнөх хуулийн зохицуулалт нь болохоор за одоо би нэг буруу авсан байж магадгүй энэ 2008 оны их шүүлийн нэг тайлбар өгдөг дээд шүүхийн тайлбар. Тэндээс нь хуучин хуулийн заалтыг авсан. Ерөнхийдөө материалын хуулийг буруу хэрэглэсэн гэдэг хоёр заалт байсан юм байлээ. Материалын хуулийг буруу хэрэглэсэнтэй холбоотой. За нөгөөх нь болохоор процессын хуулийг буруу хэрэгжилчихсэн. Ийм байх юм бол одоо өмнө нь бол хяналтын шатны шүүхт гомдол гаргаад гомдлоо бол хүлээн аваад явдсан. За одоогийн зохицуулалт нь бол яг энэ зөрүүтэй хуулийн өмнөх хоёр шат хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэдэг нэг зохицуулалт болчих тий. Харьцуулаад харах юм бол за дараахан тэр нөгөө процессын хуулийн зөрчил болгоны баг өмнө авч байсан байна. Одоо 2015 оны тохиолдлоор бүгдийг аваа шийдээд буцаахын хүчингү болгоод буцааж ийсэн бол одоо болохоор за ноцтой зөрчил байх юм байна. Ноцтой зөрчил буюу тэр нь шүүхийн шийдвэрт нөлөөсөн байвал хүлээж авъя гэдэг. За нэлийн хязгаарлагдаад ирсэн байна тий. За дараагийнх нь бол тэр дээд шүүхийн тайлбараас зөрүүтэй тайлбарлаад хэрэгэлсэн бол гэдэг. За тэгээд дээрэс нь нэмээд нэг гомдлоо хүлээж авахгүй юу гэдэг нэг тийм урьдчилсан шийдвэр гаргадаг ийм шаттай болчихсон байгаа юм л да. Одоогийн байдал нь бол за одоо ингээд Монголын нөхцөл байдал нь ерөнхийдөө ийм байгаа юм байна гэдгийг би бол одоо өөрийн судалгааны үндсэн дээр бол хэлэхэд юм. За тэгээд ган хүрэл багш болон бусад илтгэгчнэр бол энэ одоогийн хуулийн зохицуулалт нь зөв буруу болсон. За дутагдaltaй тал нь энэ байна. За учир бол багшийн хувьд бол бас анхааруулжтай асуудлууд за гадны зохицуулалтуудын хяналтын шатны шүүхийн чиглэлүүд нь ийм байна гэдгийг бол
дурдлаа их ерөнхий хүрээнд тайлбарлаад явуулсан байна. За тэгэхээр миний хувьд болохоор за яг хуу сурч мэдсэн хэл усын ойлгох нэг орны жишээг аваад ярьчих гэж бодлоо. Тэр нь болохоор одоо энэ Япон улс байгаа. За яг Япон улсад мэргэжилтэд дэвшлүүлсэн үед Япон улсыг аваад ярьж байгаа. Гэхдээ яг энэ нь хэл усын мэддэг гэдэг утгаараач бас үл харгалзаад энэ оронд өөрөө бас энэ 96 онд нэг процессынхаа хуулийг хөлтөнд шинжилэн найруулсан байдаг. Тэрэн дээр болохоор энэ яг дээд шүүхтэр бас ачаалттай байсан. Тэгээд энэ дээд шүүхийнхаа ачааллыг багасгахыг, за үндсэн тэр хууль хэрэглээний нэгдвэл байдлыг хангуулъя гэдэг үүднээсээ бол тэр өршсөн гомдол хүлээж авах хэсгийг өршсөн хянд шалгадаг ийм хурал хийдэг. Саяны манай тэр нэг 170 дээр орж ирсэн нэг тэр зохицуулалтыг, ижил зохицуулалтыг бий болгосон байгаа юм. Энэ хууль энэ зохицуулалт нь бол тэр шинжилсэн найруулгын бас нэг томоохон шинжилгээний нэг болсон байдаг. За тэгээ мөн энэ улс нь бол бас энэ процессын хуулийн зохицуулалтын үед бол өмнө эртний уламжлалтай 1891 онд хуулиа баталж ирсэн. Тухайн үед Герман улс, за 29 онд нэмэлт өөрчлөлт оруулалт, Австри улс, за тэгээд 48, 50 онд хуулийн нэмэлт өөрчлөлт оруулалт шинжилгээтэй Америкийн нэгдсэн улсын хуулийн зохицуулалтыг харсан. Ерөнхийдөө энэ common law шишгийн эрх зүйн, за тэр иргэнлэг эрх зүйн гэгддэг төлөөлөх голлох шишгийн эрх зүйн орнуудын хууль тогтоомжуудыг бүгдийг судлаад бас өөрийнхөө орны онцлогт нийцүүлээд нутагшуулсан ийм орн байгаад байгаа шүү. Тэгэхээр бас нэг жишээ болгоод авч байгаа юм. За энэ орнд болохоор за тэгвэл тэр 96 онд ингээд бас хязгаарлаад өгсөн юм байна. Тэгвэл одоо тэр үндсэл нь манайхтай хэр ижил төстэй юм уу, ямар юм гэдэг зүгээр сонирхуулах байдлаар харьцуулсан багахан хэмжээний судалгаа хийгээд үзсэн. Тэгээд үзэхэд бол энэ орнд болохоор процессын хуулийн дээр үндсэндээ хяналтын журмаар гомдол гаргах хоёр багц үндслэл байгаа юм. Тэр нэг нь болохоор нөгөө манайхтай ялгаатай нэг цэц байхгүй, эмчүүлийн цэц байхгүй өөрсдөө дээш шүүг нь хянаад явдаг болохоор заавал гомдол гаргах гэдэг нэг үндсэл гэх юм уу? Эхний үндсэл нь тэр нь болохоор нөгөө үндсэн хуулиа буруу тайлбарлаад хэрэгжилсэн эсвэл үндсэн хуулийн заалтыг зөрчсөн бол хяналтын шатны шүүх энэ үнтэй холбоотой гомдлыг бол заавалчгүй авч үзээ шүү гэдэг нэг асуудал байна. Хоёр дахь нь болохоор хяналтын журмаар заавал гомдол гаргахаар хуулиар тогтоосон үндсэл буюу одоо манайхаар тайлбарлах юм бол тэр одоо тэр процессын хууль, иргэний процессын хуулийг зөрчсөн тохиолдлуудыг бүр 6 тохиолдол болгоод нэрлээ заагдсан байгаа. Энэ процессын хуулийн энэ 6 тохиолдлыг зөрчсөн бол заавал гомдол гаргана шүү, гомдлыг хүлээж авах шүү гэж заагдсан байгаа. Тэр нь болохоор яг энэ хууль ёсны дагуу шүүх бүрэлдэхүүнийг үрдүүлээгүй ч гэдэг юм уу, хуулиар шүүн цэцлэг ажиллагаанд оролцох ёсгүй шүүгч оролцоод шүүхийн шийдвэр гаргацсан байна. Хуулиар харьяалуулсан шүүхийн харьяаллыг зөрчсөн байна. За хэргийн оролцогчийг шүүхэд хууль ёсны дагуу ч юм уу эсвэл итгэмжлэлээр төлөөлөх харилцаа өөрөө хууль ёсны дагуу явагдаагүй байна. За шүүх хурлыг нээлттэй явуулах заалтыг зөрчсөн байна гэдэг юм уу. Ийм нэг процессын шинжтэй бүр зохицуулалтуудыг заасан байгаа. Ийм тохиолдолд гомдлыг хүлээж авъя. За эсрэнгүүл тэр шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэр үндэслээгүй байх. Тэ хангалттай хэмжээнд үндэслээг эсвэл үндэслэл нь хоорондоо ойлгомжгүй хоорондоо зөрчилдөөнтэй бол гэдэг. Ийм нэг 6 үндэслэлээр бол хяндаг нэг тохиолдол байгаад байгаа юм. За тэгээд нөгөө давзаалтах шатны шүүх нь өөрөө бас хамгийн сүүлийн хяналтын шатны шүүх байгаа тохиолдолд бас манайхтай төстэйгээр энэ шүүхийн шийдвэрт нөлөө үзүүлэх хэмжээнд хуулийг одоо илт буруугаар тайлбарлаж хэрэгэлсэн бол бас нэг хяналтын шатны шүүхийн хяналтанд хамаарах юм шүү гэсэн нэг ийм нэг үндэслүүд байгаад байгаа. За тэгээд дараагийн бусад одоо эдгээр нь болохоор бол заавал нэг гомдол гарах үндсэлтэй хамаарчаад за үүнээс бусад тохиолдолд тэгвэл гомдол гарах ямар үндсэл байна гэдгийг бол бусад үндсэл гэдэгт хамааруулад тэр нь бол сая очир бал хуульч бол магшийн яриан дээр бол гарч ийн лээ л дээ. Ер нь бол зөв тайлбарлаж ийн лээ. Улсын дээд шүүхийн тогтоосон шүүхийн жишгээс өөрөөр хэргийг шийдвэрлэсэн. Эсвэл бусад одоо хууль эрх зүйн актыг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой чухал эрх зүйн асуудлыг агуулсан гэж үзэж байгаа ийм хэрэг дээр бол хэргийн оролцогчоос гарч байгаа тэр хяналтын гомдлыг нь шүүгчд нь хянаад хэрэг үүсэхгүй юу гэдгийг хянж одоо хүлээн авч шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгэхээр ийм нэг хоёр үндслэл бас байгаад байгаа шүү. Саяны нөгөө дурдсан үндслээс гадна. За тэгэхээр тэр өмнөх тэр нэг
үндсэн хууль зөрчсөн ч гэдэм үү, процессын нэг нэр дурдсан хэдэн үндслүүд нь болохоор мэдээж шүүхийн практикт маш нэг ховор тохиолддог. Саяны тэр өмнөх үндслэлээр бол хяналтын журмаар гомдол гаргах нь бага байдаг юм байлээ л дээ. Тэгэхээр гомдол гаргаад байгаа тэр бусад үндсэл буюу саяны тэр нөгөө нээлттэй орхигдсон тэр хууль эрх зүйн актыг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой ийм чухал эрх зүйн асуудлыг агуулсан ийм нэг хэрэггүй. Эсвэл дээд шүүхийн тайлбар дээр өмнө шийдвэрлэж ирсэн жишгээс өөрөөр шийдвэрлчээд байна уу гэдэг энэ хоёр тохиолдол дээр бол мэдээж практикт нь бол гомдол гаргадаг байна. Тэгэхээр энэ хоёр тохиолдолд хамаарч ийн үгүй юу гэдгийг шийдвэрлэх нь мэдээж дээд шүүхийн эрх хэмжээний асуудал. Энийг яаж тайлбарлаж хэрэглэх нь. Тэгэхээр за тэгвэл энэ хуулийн заалт нь бол энэ болчиход байгаа. Энэ чинь 300 өрсөлдсөн хуулиар 325 дугаар зүйлийн заалт байсан санагдаад байна. 300-ийн 18 жил. За нэг ийм зүгээр заалт шүү энэ нь бол процессын хуулийн. Тэгвэл энийг яаж практиктээр тайлбарлаж хэрэгэлдэг юм бэ? Шийдвэрээ гаргахдаа ямар тэгвэл шалгуур үзүүлэлтийг боллож хардгийг гэдгийг бас товчхон хараад үзье. Тэгэхээр надад олдсон их сурвалжийн хүрээнд болохоор яг жоохон хуучин их сурвалж байсан баг шүү 10 оны 9 оны байна уу. Тэрэн дээр бол ингэ бичсэн байна лээ. Доод шатны одоо тэр саяны тэр хоёр тохиолдол хамаарах үгүй юу гэдгийг тэр дээд шүүхийн шүүгч нь гаргахдаа ямар шалгуур үзүүлэлтийг олдчлан харддаг гэх 5 шалгуур үзүүлэлт байна гэж дурдсан байсан. Тэр нь болохоор тэр доод шатны шүүхэд ижил төрлийн эрх зүйн асуудлыг агуулсан одоо энэ чухал эрх зүйн хувьд бол чухал асуудлыг агуулдаг байна гэж одоо гомдол гаргацсан байхад тэр нь тэгвэл доод шатны шүүхэд тэгж их олноороо гараад байгаа юм уу? Олноороо үргэлжлэн гарч байгаа юм уу? Тэ ижил төрлийн эрх зүйн асуудал агуулсан хэрэг олноороо үргэлжлэн гарч байгаа юм уу? За тэгээд тэр эрх зүйн хувьд чухал асуудал гэдэг байгаа чинь онлын тайлбарын төвшөнд одоо хуульчид болон одоо эрдэмтэн судлаачдын дунд тэр онлын тайлбар хангалттай төвшөнд хүрсэн байгаа юм уу? За дараагийн нэг асуудал нь тухайн одоо эрх зүйн асуудал гээд авч үзээд байгаа гомдлын үндэслэл болоод байгаа тэр чухал эрх зүйн асуудал чинь өөрөө нэг хэргийн тохиолдлоос халиад одоо бүр түгээмэл ач холбогдолтой болсон юм уу тий? Бусад хэргийн хувьд ч гэсэн тайлбарлаж авч үзэх төвшин тийм түгээмэл ач холбогдолтой байна уу? За нэг дөрөвдүгээр асуудал нь болохоор за хуулийг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой тэр алдаа зөрчилгээд байгаа чинь яг өмнөх шатны шүүхийн шийдвэрийн тэр дүгнэлтэнд нь хэв төвшин нөлөөлчихөд байгаа. Өөрөөр хэлбэл тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд хүртэл тэр бүхэлд нь нөлөөлчихөд байгаа мөн эсвэл тэр хэмжлэлийн шаардлагын зөвхөн тодорхой нэг хэсэгт нөлөөлчихсэн тийм юм байгаа мó асуудал юм уу? За дараагийнх нь болохоор тэр тухайн эрх зүйн асуудал өөрөө өмнөх шатны шүүхийн шийдвэр гаргахад зайлшгүй чухал гэж үзэхгүй хэсэгт нь холбогдож байгаа юм уу тий? Одоо тэр өмнөх шатны шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөх үс тийм зайлшгүй чухал хүчин зүйл мөн байсан юм уу гэдэг ийм нэг шалгуур үзүүлэлтээр тэр нөгөө хяналтын шатны гомдлыг түрүүнд дурдсан хуулийн зүйл заалтаар жишгээс өөрөө шийдвэрлэх эсвэл эрх зүйн чухал асуудлыг хамааруулаад агуулад байна гэдэг энэ хоёр хэрэг тохиолдолд хамаарах хэрэг мөн үгүй юу гэдгийг ийм нэг 5 шалгуур үзүүлэлтээр бол үндэслэл шийдвэрээ гаргадаг гэд ингэж бол бичсэн байсан ном сургуульчдууд дээр. За тэгээд мөн тухайн улсын шүүхийн статистикийг бас хараад үзэхэд яг сонирхсан. Одоо тийм хязгаарлалт хүрээнд ханддаг юм бол статистик нь бас ямар байна гэд харахаар бас энэ дээд шүүхийн статистик нь манайхаас их ялгаатай шүү нөгөө сэдв оноороо их дэлгэрэнгүй байдаг болохоор нөгөө хурдан хайлт хийх боломжгүй байсан. Тэгээд 10 онд оны нэг статистик олчихсан. Тэр нь болохоор бас яг аль бие усны их сурвалжаас авсан дээд шүүхийн сайтаас 10 онд нөгөө хяналтын шатны шүүхтээр хэрэг хянан шийдвэрлэж байгаа нөхцөл байдалтай өөрсдөө дүн шинжилгээ хийсэн судалгаа байсан. Тэрэн дээр нь болохоор саяны тэр нөгөө хэлдэг нөгөө үндсэн хууль зөрчсөн үү, процессын хууль зөрчсөн үү гэдэг үндэслэлээр бол 1859 гомдлол тухайн 10 оны хэмжээнд тухайн Япон улсын дээд шүүх хүлээж авсан байсан. Тэгээд 1859 гомдлоос 1835-д нь ерөөсөө хэрэг гомдлыг бол хүлээн авахаас татгалцсан. Бүр ерөөсөө 190 хувьд нь татгалзаад. За тэгээд үлдсэн 24 хэргийг бол хүлээж авч шийдвэрлсэн байна. Тэгээд тэр 24-ийнх нь 3 нь өөрөө гомдол нь угаасаа хянаад бас нарийвчлаад үзсэн чинь үндэслэгүй болох нь тогтоогдсон байна.
За тэгээ 10 бүр гомдлоо татгалцсан байсан. За тэгээд зөвхөн 4 шүү. Зөвхөн 4хэн хэргийн өмнөх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгосон байсан. За тэгээд 7 хэргийг бусад байдлаар шийдвэрлсэн гээд бичсэн бусад гэдэг юун дээр бичсэн байсан л. Тэгэхээр би энийг бол ингэж бодсон нөгөө 4 хэрэгээ одоо энэ юун дээр бол ингэсэн байсан бас зарим нэг сургач юун дээр өгүүлэл дээр болохоор дээш хэрвээ гомдлыг хүлээж аваад хянжинал гэсэн бол тэр нөгөө өмнөх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгоод буцаах юм уу эсвэл өөрөө өмнөх шатны шүүхийн шийдвэрийн тогтоочихсон 2 шатаар явчихсан тэр үйл баримтан дээр нь үндэслээд өөрөө хууль хэрэглээнийг нь алдааг залруулад дахин өөрөө дээд хянаад тухайн хэргийг хянаад шийдвэр гаргах гэдэг ийм л тохиолдлыг хүлээж авдаг. Тэрнээс манайх шиг хянаад хിവэр үлдээн гэдэг шийдвэрээс огт гардгүй юм билээ шүү. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө тэр 4 хэрэг л үндсэндээ асуудалтай байсан гэж харагдаж байгаа. 1859 гомдол гараад 4 л яг үндсэндээ асуудалтай болж байгаа. Энэ улсын шүүхийн шийдвэрээс харахад тэр 7 нь болохоор бол бусад байдлаар шийдсэн гэдэг нь буцаахгүйгээр өөрөө шийдсэн тохиолдол юм болоо дээд шүүхэн гэж би ойлгоод байгаа юм шүү. Тэрийг бол би өөрөө нэмэлт тайлбар хийчихлээ. Тэгээд мөн энэ 2010 онд энэ 2247 гомдол хүлээж авсан. Тэр нь болохоор тэр саяны тэр нэг чөлөөтэй нэг хальдсан нэг үндэслэл байгаа шүү дээ. Нөгөө эрх зүйн чухал асуудлыг агуулсан байна уу үгүй юу гэдгээр гарсан нэг 2247 гомдол байх чинь 2166-нд нь бол хүлээж аваагүй байгаа. Хүлээж авахаас татгалцсан. За тэгээд нэг 12 43 16 10 гэдэг 80 орчим хэргийг дээр нь бол хэрэг үүсгээд авч хянаж үзэхэд чинь 12 нь бол гомдол нь үндэслэгүй болох нь тогтоогдсон байна. За тэгээд 43-ын хэргийг л яг өмнөх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болгосон байна. 2247-оос зөвхөн 43. За тэгээ 16 нь гомдлоос өөрсдөө татгалцсан, татаж авсан. За 10 бусад байдлаар шийдсэн гэдэг нь бас нөгөө дээш шүүх нь өөрөө буцаахгүйгээр өөрөө хянаж авч шийдсэн юм болов гэж харагдаж байна. За тэгээ энэ бол жоохон хуучны 10 жилийн өмнө тооч гэсэн тухайн улсын нөгөө хяналтын шатны шүүхийнх нь өөрийнх нь статистик нэг жилдээ нэг 4,000 орчим хэрэг хүлээж авдаг юм байна. Гомдол хүлээж авдаг. Өөрөө тухайн улс чинь иргэн захиргааны хэрэг нийлээд 1.5 сая орчим хэрэг жилдээ дунджаар шийддгээс нэг 4,000 гомдол гардаг байх юм л дээ. Тэгэхээр энэ 2010 онд ч гэсэн нэг 2 багц үндслээрээ нийлүүлээд үзэхэд нэг 4,000 орчим гомдол байхад чинь яг одоо үнэхээр асуудалтай одоо авч үлдсэж хилцэх нь бол нэг 43 гэдэг 47 тохиолдол байсан байгаа юм л да. Тэгэхээр маш одоо хязгаарлагдмал хүрээнд цөөн хэргийг авч үздэг болох нь эндээс харагдаад байгаа юм л да. Тэгэхээр манай одоо юугаар Монголын талаас бол яг шинэлэг зохицуулалт болцоод бас нэг гомдлыг хүлээн авах тулцаад байгааг нь бас жоохон за сонгор зүйл судлаачтай жоохон тийм манайх нөгөө угаасаа хугацаа хатарч жоохон ихэлсэн. Тэгээд би нэг юу яач мэдээж та нөгөө дээж бүхийн нөгөө судалгаатай Японы дээж бүхийн судалгаатай танилцсан. Одоо манай бид нар бол яг хөө мэдээж энэ нөгөө шүүгч нарын ачааллыг бууруулах, гомдол гаргах одоо тодорхой хэмжээний цензуртай байх ёстой гэдэг дээр бол нийт хуульчдад бол бүх санал нэгтэй байгаа бах. Гэхдээ хамгийн гол нь өнөөдөр нөгөө татгалцсан тогтоолын үндэслэл нь бол бас хуульчдын санаанд дэцэхгүй байх. Дээрээс нь процессын ажиллагаанд нь одоо бас оролцох механизм нь ямар байх ёстой юм. Бас оролцоо явуучих юм бол бас нэг шүүх хуралдаан шиг болчихж байгаа юм уу гэдэг байдал ажиглагдаад байна л да. Тэгэхээр нөгөө одоо энэ гомдлыг хүлээн авч байгаа процессд нь одоо Японы хуульчдаар оролцдог юм уу гэдэг нэг асуулт байна. Дээрээс нь нэг тодруулчмаар байна. Та тэгтээ товчхон бас тодруулж өгөөч гэж үзэж байна. Хоёрдугаарт нь нөгөө энэ татгалзаж байгаа шийдвэр буюу одоо тогтоолынх нь үндэслэл нь одоо хэр дэлгэрэнгүй байдгийн болдоо гэж би бас тэрийг сонирхмаар байна. Тэгэх юм бол бас илүү сонирхолтой байна. За модератороос асуусан их баярлалаа. Жоохон цаг бага байхад муршуу болчих шиг боллоо. Тэгэхээр нөгөө богино хугацаанд судалсан болохоор мэдээж 5 шалгуур юу 96 онд бол ингэж хязгаарласан байна шүү дээ тийм хяналтын шатны шүүхүүд гомдол болгоны хүлээж авахгүйгээр тэгэхээр 96 оноос ч хойш 2021 он гэхэр чинь хэдэн жил үү 15 жил орчим байна уу тийм ийм хүрээнд хэрэгжчихсэн байгаа учраас мэдээж
тэр шүүхийн практик хуулиа одоо саяны тэрнийг дурдлаа шүү дээ 300 хэд үлээд нэг бусад үндэслэл гэдгээ бол тайлбарлан хэрэгтэй бол энэ орны юу нь бол практик нь бол харьцангуй хөвшилсэн байгаа болов хөвшилсэн одоо бүр онлайн сурагчид өгүүл эрдэм шинжилгээний өгүүлдэрний шалгуур үзүүлэлтийн хүртэл ингээд тоочоо бичсэн байгаа учраас мэдээж би бол яг хараагүй нь татгалцсан тогтоол бол олж хараагүй байгаа шүү. За. Тэгэхээр манайх шиг 172-ийн 2 таах хүн байна. 4 болон түүнээс дэш эсэргүүцчлээ гүйцээ гэдэг ганц өгүүлбэр бол байдаггүй байх. Юугаар гомдол гаргаж байгаа талдаа ч гэсэн нөгөө гомдлынхаа үндслийг сайн бичээ гэдэг шаардлага тавьдаг юм байлээ. Тэгэхээр нөгөө тэрийг хүлээж аваад хариу өгөхтэй ч бас дэлгэрэнгүй өгдөг болов нэгдүгээр асуудал нь. Тэгээд бас нөгөө асуудал нь болохоор юу гэлээ асуултан дээр нөгөө гомдлыг хэр үндсэлтэй бичигддэг бол дээрэс нь нөгөө шалгуур үзүүлэлт нь хүлээж бас татгалцчихад байгаа шалгуур үзүүлэлт нь бас 5-6 хэмжээнд одоо энэ нэмэгдсэн ч юм уу өөрчлөгдсөн ч юм уу байж болно шүү дээ тий. Тэгэхээр ийм үзүүлэлтээ бас тогтоогоод практик хөвшсөн учраас тодорхой л байдаг болов уу гэж бодож. Манайх болохоор энэ ихтгэлийн бэлтгэл ажиллагааны явц тайлбарлсан. Одоо ч аргагүй дээр хэдхэн сараар болохоор юу хоёр дахь байна гэдэг явцсан. Хонгор судлаач юу тэр оролцох механизмын талаар нь та мэдэж байна уу? Тэр механизм талаас нь бол судлахтаа бол нөгөө заавалчгүй юугаа бол бичнэ. Нөгөө би одоо энэ хуулийн зохицуулалтын хүрээнд шүү. Зарим нөгөө олох энэ хуулийн зохицуулалт яаж тухайн орны практик хэрэглэгдээд байгаа артиклууд ч юм уу ном сурагч одоо нөгөө Японоос олдсон учраас бас төдийлөн байхгүй байгаад энэ зур өөрийнхөө олдсон хэмжээнд судлаад үзэхэд бол нөгөө үндслээ бол маш сайн тавих хэрэгтэй мэлээ. Үндслээ саяны тэр нэг хуулиар тогтоосон үндслэлд хамаарч байна. Тийм учраас би гомдол гаргаж байна гэдэг үндслээ нөгөө өнгөлөгчдөр сайн бичих ёстой. Тэр үндслэл тодорхойгүй бол бас нөгөө шууд авч хэлбэггүйгээр буцаачдаг нөгөө давзаалт шатны шүүх юм өмнөх шатныхаа шүүхтэй нөгөө хяналтын гомдлоо гаргадаг учраас бүр өмнөх шатныхаа шүүхээс нь буцаачдаг юм билий. Тэгээд энэ гомдлоо хүлээж авах уугүй за тэр үндслээ бичээд өгчлээ. Гомдол ингийн ийм үндслээр би гомдоод байна. Энэ хуулийн энэ үндслэлээр би гомдол гаргаж ийн үндслэл нь имээгээд бичээд өгчгөр тэрэн дээр нөгөө шүүгч нь авч хянахтаа заавалчгүй нөгөө шүүх хурал зарлаад шиг юм уу нэмэлтээр тайлбар нотлохоор авдаггүй гэдэг хуулийн дээр байсан баха. Одоо нөгөө зарлалтныг яг нарийн олохгүй нэм ирэлжсэн ус ханзан дотор тийм юу байсан. Шүүх хуралтаа зарлахгүй зөвхөн тэрэн дээч гомдол хүлээж авах уугүй гэдгээр цэвэр дээч шүүхийн шийдэх хэмжээний асуудал байдгаа тавьчихсан байсан. Тэгэхээр тэр бас эцэг штэ тий нөгөө хүлээж авахгүй манайх бас тэр нь төстэй. Хэрвээ энэ хүлээж дээшүүхийн шийдвэрээр дээшүүхээр хянаг хилцэх хэмжээний дайны тийм эрх зүйн маргаан биш байна гэж үзсэн бол тэр нь дахиж гомдол гаргах юм уу тийм бол байхгүй. Тэр шийдвэрээ гаргахтаа хүлээж авч байгаа материал нь болохоор зөвхөн тэр нөгөө өмгөөлөгч талаас гаргаж өгсөн тэр review show гэдэг юм да. Одоо үндслэлт нь л үндслэж харж байгаа. Тэр дээшүүхийн шийдвэрээ гаргаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд тэндээсээ хараад энэ яг ямар өнгө аястай маргаан байна. За тэгээд яг хууль эрх зүйн тэр чухал дээшүүгээр авч хэлцээд байхаар шинэ одоо эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулахаар шинэ жишээ тогтоохоор тийм маргаан мөн үгүй юу гэдгээ өөрсдөө тэр дээшүүгчнийхэн бүрэлдэхүүнээрээ үзэл ингээл явдаг л зохицуулалттай юм байна л да. Тэгэхээр эндээс бол яг энэ орн чинь өөрөө 1891 онд хуулиа батлаад ийм Герман, Австри, Америк ч гэдэг юм уу ийм орнуудын хууль зүйн зохицуулалтыг харж үзэж бий болгосны тухайд бол яг энэ оронтой яг манай зохицуулалт сая харьцуулаад харахад бол жоохон жишээ ойрхон юм байна л гэж би бол дүгнээд байна. Гэхдээ цаашаа залруулах тал дээрээ болохоор одоо тэр нэг ноцтой зөрчилгээдэг хэлчихэд шүү дээ тий. Процессын хуулийн ноцтой зөрчил байгаа тэр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэдэг байгаа. Тэрэнд яг ямар зөрчил хамааруулах юм бэ гэх тий. Процессын хуулийн ямар алдаа зөрчил байх юм гэдгийг нэг тодорхойлмоор юм байна. За тэгээд тэр материалын хуулийн тухайд бол сая бол санал нийлсэн ганхурл багш очир бол багш бол хэлсэн тэр нөгөө хоёр юун дээр хоёр шатаар зүрдсэн гэдэг байгаа. Зөрөөгүй ижлэгийн шийдсэн ч дээш шатны шүүхээс аваад хямдахаар арай өөрөө шийдэх тохиолдол нь бас нэг хяналтаас гадуур хаягдчих гад байна гэд. Тэр энэ материал болон процессын хууль ямар алдаа зуршил гаргах вэ гэдгийг өөрөө манай шүүх одоо энэ хуулиар хэрэгжиж явахаар практик нь жигдэрх болов тэрийг шалгуур үзүүлэлтэд бодит болох хэрэгтэй юм байна.
За тэгээд гомдол хүлээж хосголцоод байгаа үндслээ сайн тайлбарладаг баймаар юм байна гэдэг юм харагдаж байгаа. Тэгээд авахын бас нэг юуг давсаалтчны шүүгч нэг хэргийг бүртний там тэгсэрнэ нутаг баримт тайлбар хүлээж авах уу гэдэг штеп. Шинээр нутаг баримт тайлбар хүлээж авах уу гэдэг байгаа. Тэрийг нэг авдаг л болгомоор санагдаад байгаа надад болохоор тэгэхгүй болохоор тэр нэг давсаалтч шатны шүүгч одоо яг ямар одоо шатны шүүгч юм да анхны шүүгийг хянан бүлтэн хян гэсэрнэ яг тэр нь бол хуучин ус сексизм юм уу хувийн өмчгөөс нь төрийн өмчийн асуудал хөндөгч үгүй гэдэг талаар оруулсан заалт гээл манай хоёрын огшин ном өмдөг хичээстэй гэдэг юм билээ дээ өөрчлөх гэсэн нэг гомдол төрсэн үндэслэлээр хямнаа гэдэг. Хэрвээ гомдол төрсэн үндэслэлээр хямдах юм бол тийш нэг бас давхийнхаа зүйлийг бас эргэж харах шаардлагатай байна гэж би бодод байгаа юм. Тийм. Ийм л нөхцөл байдалтай бол байгаа. За бас биднэрт орлол бас ингээд өөрийнхөө одоо судалгааны материалыг танилцуулсанд баярлалаа. Тэгэхээр юу яа сая биднээсээ цаг нэлээд хэтэрсэн байгаа. Дараагийн бас нэг дэд сэдвээр хүлээлтэд байгаа. Өмнөх сэдв 20 минутаар манай бас төдий чинээгээр ингээд хүлээлтцэн явж байна. Ерөнхийдөө бол хонгор цус судлаачийн төрөний хэлсэн байр суурьдыг бол дэмжиж бас нэг зүйл дээр хэлээ. Энэ нөгөө процессын журамч төрсэн асуудал дээр нэлээд том юм хайрцаг үлдээд байдаг л да. Тэгэхээр тэр ноцтой зөрчлийг нөгөө нэг тодорхойлж байгаа одоо энэ процессын журамч төрсэн асуудал нь шүүхийн шийдвэр гаргахад ноцтой нөлөөсөн гэдэг бол хэтэрхий бас субъектив асуудал болж хувирчих магадaltaй байдаг учраас бас наривчлах зүйтэй гэдэг таны саналтай бол санал нэгдэж байна. Маш олон процессын зөрчил юм байдаг. Тэгээд энэ нь бол хэрэг шийдвэрлэх ажиллагаа ноцтой нөлөөлсөн гэдгийг чинь хэрэг шийдвэрлэж байгаа шүүгчийн бас субъектив нөлөө орох магадлал бас өндөр нэг юм байгаад байгаа учраас одоо таны энэ коммент дээр би бол санал нэгтэй байна гэдгээ хэлье. За бусдаар бол одоо бас нөгөө бас хуульч нартай бусад одоо энэ хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн эрэг болон сөрөг талыг одоо улс тухайн Японосын жишээтэй танилцуулаад нэлээд дэлгэрэнгүй бас танилцуулж биднэрт тайлбарлаж өгсөнд баярлалаа. Би дээрэс нь одоо ерөнхийдөө бол гомдлын бас энэ юутай холбогдуулаад бас хүлээж авахгүй үндэслэл процесст нь оролцохгүй байгаатай Японтай бол адилхан юм байна гэж ойлголоо тий. Дээрэс нь бол яг энэ процессын үндэслэлээ сайн гаргаад өгөх юм бол тийм үндэслэл нь бол одоо хангалттай бичигддэг байхаа гэж та бол итгэж байна гэж ойлголоо тий. Манайх бол яг тийм би хараагүй учраас тэгж итгэж байгаа юм байна тий. Тийм тэгэхээр манай хуульч нар бол яг энэ шүүхийн ачааллыг бууруулахтай холбоотой дээрэс нь энэ дээд шүүхтэр бүх хэрэг шийдвэрлэгддэг биш энэ тодорхой цензуртай байх гэдэгт бүгд санал нэгж байгаа учраас тэрийг бол ойлгож байгаа. Тэгэхээр давзаалах шатны шүүхийн шүүгч нарын уур чадвар нэлээд дээшлээ цайхан магадлал бичээд шийдвэр магадлалынхаа үндэслэлд тодорхой олчих юм бол бид нар бас тэр болгон даваад байхгүй, хяналтын шатанд хандаад байхгүй байх. Дээрээс нь хяналтын шатанд гомдлоо гэж бодоход татгалцсан үндэслэл нь бас тодорхой бичигдсэн байх юм бол бид нар бас гомдоод байхгүй байхаа гэдэг юм байна. За мэдээж шүүх бол тодорхой биднээсээ бас үгийг сонсох байх. Бас бидний бас хуульч нарын гомдол гаргаж байгаа хуульч нарын бас бичгийн ур чадвар бас энэ дээр нэлээд сайжрах, өөрийгөө шахах ийм нөхцөл байдлаас үүсэж гин гэж жишээлбэл би бодож байгаа хувьдаа мэдээж гомдж байна гэдэг нэг өгүүлбэр бичих гэж тэрний хуульцсан үндслийг маш тодорхой одоо тий ойлгомжтой байдлаар одоо гомдлоо одоо бичгийн ур чадвар бас нэлээд зайлшгүй дээшлүүлэх шаардлагатай ийм нөхцөл байдлаас биднээсээ тавигдж байна гэж ингээд бодож байна. За танд их баярлалаа. За би тэгээд модераторын давуу эрхээ ашиглаад эндээс ариун болд өмгөөлөгчийг байна уу гэж асуумаар байна. Ариун болд хулж байна уу? За сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе. Тэгээд би бол таныг өнцгөөлийн цэцэд таныг бол өнцгөөлийн цэцэд энэ иргэний эрийг шийдвэрлэх тухай хуулийн 172-тай холбогдуулаад цэцэд одоо өргөл гаргасан гэдэг мэдээлэл гаргасан гэдгийг бол мэдж байгаа. Тэгээд энэ дээр бол та бас өөрийн байр суурийг товчхон илэрхийлж гэдгийг хүсмээр байна. Одоо манай цаг бол хэтэрсэн байгаа гэдгийг та ойлгож байгаа ах гэж найдаж байна. Тэгээд танд 5 минут баярлалаа. Одоо илтгэгчнэрийнхээ яриаг нэлээд сонсч бас мэдэхгүй байсан зүйлээ мэдэж авсанд одоо ийм зохион байгуулсанд бол та болон хүлцтэй холбоонд талархлаа. Ер нь
товчхондоо хэлэхэд бол би зүгээр сая өмгөөлөгчийн хувьд хэлэхэд манай хяналтын шатны шүүх өөрөө зөвхөн нэг ямар нэгэн байдлаар гомдол гаргасан ч гэсэн гомдол заасан үндслэлээр биш өөр олон асуудлаа шийдвэр гаргаад идэг л да. Энэ өөрөө нэг хэтэрхий нэг тэрний эргээд ийм байдалд хүрсэн болов уу би дотор боддог. Тэгэхээр бид нар цаашдаа цаг гэсэн дурдж байна. Зөвхөн гомдлын үндслийг хяндаг байх юм уу? Эсвэл одоо цаашаага гомдлын үндслээ дурдахгүй ингээд өөрийнхөө дураар ч гэдэг юм уу энэ асуудлыг дээд шүүх ингээд хянаад байх юм уу гэдгээ нэг талд нь гаргаж шийдвэрлэсний үндсэн дээр энэ асуудлыг цаашаа явах ёстой байхаа гэж бодож байна. За тэгээд хууль ямар байх нь бол хууль тогтоогчийн асуудал байх. Тэгэхээр тэр үед хуулийн хэлцүүлэг явагдвал ингээд саналаа хэлэх хэрэгтэй байна. Одоо ингээд нэг цэц дээр байгаа шүүхийн процесс дээр байгаа асуудал мэдээж ойлгомжтой. Тэр шүүхийн үндсэн тогтолцоо байж хахад зориуд өөрөөр одоо хоёр шатны доод шатны хоёр шатны шүүхэн шийдвэр хууль хэрэглээний хувьд зөрүүтэй гэдэг шиг байлаа. Энэ хуулийн сан унших тим юм байлаа. Тэгэхээр анхан шатны шүүхэн шийдвэрийг давзаалах шатны шүүхэн шийдвэр хэвээр үлдээсэн ч гэсэн хууль хэрэглээг жоох өөрчилчихдэг. Энэ тохиолдолд бол дээд шүүх хянаад байгаа юм байлаа шүү. За дээрээс нь дээд шүүх бас өөрөө дураараа ажилтдаг нэг илэрлэл нь анхан шатны шүүхэн шийдвэрийг давзаалах шатны шүүх өөрөөр шийдсэн байхад хилцэхгүй байгаа хилцээгүй үлдсэн тохиолдол хэд гарч байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нэг талд нь шийдэж үндсүүлийн цэцээр яг энэ агуулгын хувьд биш процессын хувьд юм уу одоо техникийн шин чанартайгаар хяналтын шатны шүүхийн шийдвэрийг одоо үйл ажиллагааг хөлжсөн байгаа нь бол болохгүй байна гэдгийг агуулгатай цэцэд дөрөвд гаргасан л да. За дээрээс нь ганц нэг хэлэхэд бол шүүхэд гомдол мэдүүлэх эрх гэдэг нэг асуудал байгаад хэн ч иргэний. Тэгэхээр зөвхөн энийг анхан шатны шүүхэд нэхэл гаргаснаар эрхийг хязгаарлаж болохгүй л би зүгээр хөвдөө ойлгож байгаа. Энэ эрх маань давзаалах шатны шүүхэд гомдол гаргах, хяналтын шатанд гомдол гаргах гэдэг юм уу? Энэ эрхүүдээр хангагдах ёстой байхаа гэсэн үндслээр гомдол гаргасан гомдлыг хэрэг үүсэхгүй нэлээд удсан бодож судалсан юм шиг байлаа. Тэгээд 2 сар 3 сар орчмын дараа хэрэг үүссэн тогтоол гаргасан юм байна лээ. Тэгээд өнөөдөр уг хэлж магадгүй байсан ковид гараад хойш тухайн үед бол хэлцээ зарна гараад явах байхаа гэж бодож байна. Тэгээд манай хуульчнууд ч гэсэн нэлээд идэвхтэй цэцэд бас өгөгдөл мэдээлэл гаргаад энэ асуудлыг бас янз бүрийн талаас нь тавиасаа гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа танд. За биднээсээ хэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад цогц шүүгч мессеж чат бичсэн байна. За сонирхолтой хэлцүүлэг байна. Хуульчдын үзэл бодлыг сонсох боломж гарлаа. Би ажлын хэсэгт байсны үед шүүхийн тухай хуулийн 25-ын 7-гийн 5 заалтын анхны хувилбар өөрчлөгдсөн байдал, батлагдсан хувилбар, үзэл баримтлал, улсын дэд шүүх хэрэглэж буйд дотоод журам, хуульчдын үүрэг оролцооны талаар хуульчтай холбоонд танилцуулах хийж болох юм аа. Магадгүй намраас микрофон, камер байх. За намраас ингээд энэ ажилд одоо оролцох хүсэлтэй боломжтой байгаа талаараа чат хэсэгт бичсэн байна. Тэгэхээр таны зохиож өгчөд баярлалаа. Одоо хуульчийн хувьар одоо энд өөрийн санал бодлоо илэрхийлж бидний ажлыг дэмжиж байгаад баярлалаа. За ерөнхийдөө бол манай спикерүүд бол маш их одоо энэ манай сэдвийг одоо хэтэрхий бас хугацаа хэтэрсэн энэ асуудал нь бол энэ одоо манай дэд сэдвийн асуудал бол хуульчдын дунд ингээд тий маш их мэрэл зэрэгцээтэй байгаа сэдв одоо бас эрэг болон сөрөг үр дагавар гаргаж байгаа учраас маш их ярих өргөн агуулгатай сэдв байлаа. Тийм учраас одоо хугацаа хэтэрсэн одоо дараагийн дэд сэдвийн хүмүүс одоо спикер болон модераторуудаас хүлцэл өчье. Гэхдээ бас энэ бид нар бол энэ одоо хувийн эрх зүйн шинжилгээний сэдв хүрээнд одоо энэ зайлшгүй яригдах хэвээр дэд сэдв байгаа. Тэгэхээр бид нар одоо санал бодлоо илэрхийлэх боломжтой ковидын нөхцөл байдлынхаа энэ үед ингээд онлайн байдлаар хэлцэж байгаа учраас банаа бас одоо энэ юу Zoom-ыг сонсож байгаа хүмүүсийн болон Facebook сонсож байгаа хүмүүсийн тоо бол буурахгүй байгаа учраас сонирхолтой байсан байна гэж итгэж байна. Тэгээ хугацаа хэтрүүлсэнд хүлцэл өчье. Дахин уршихгүйгээр хэлэхэд бол хяналтын журмаар гомдол гарах одоо энэ хуулийн өөрчлөлтийн эрэг болон сөрөг үр дагаврыг манай спикерүүдээс энэ үгээс бол хангалттай сонссон учраас хугацаа алдаж явах уу дараагийн дэд сэдвээ эхлэе гэж бодож байна. Тэгээ одоогийн хуулийнхаа одоо нэгд хэрэгжиж явж байгаа хуулийнхаа өрөөнд бол манай шүүн туслах ажиллагаа хэрэгжүүлж байгаа шүүгч нар бол бас биднээс энэ үгийг сонсоод энэ гомдлын шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулад өгөх юм бол бас бид нар одоо гомдол тэмцэл нарс арай гайгүй болох юм аа. Тэгээд дээрэс нь энэ одоо саяны яригдаад байгаа процессын болон энэ ажиллагаанд оролцож байгаа
байдлуудын ер нь одоо энэ толгомдод байгаа нөхцөл байдлуудыг бид нар бол хуульчтай холбоо болон бусад бус өөрсдийнхээ зарим хуульчдаар бол үндсэн эдлийн эцэд хандах, зарим нь хуульчтай холбоогоор дамжуулаад бас мөн дээрээс нь улсын хурлын гишүүдэд хандах байдлаар энэний одоо энэ хуулийн зохицуулалтын сөрөг үр дагаврыг удаа үргэлжлүүлэхгүй байдлаар тодорхой арга хэмжээ авч идэвхтэй байхыг одоо хичээж ажиллах болно гэдгийг хэлье. За ингээд дараа